Beno. Beno. Хүн байна уу? Бено. Хүн байна уу? Хүн байна уу? Хүн байна уу? За юу вэ да? Анзасэно. Нэг гиз хурцганадах юм. Я самсаа сонссон. Амар чаг дуурсаасаа. Би үгүй энэ үхний сая хоололсон ахгүй юу? Дотоо хоололчтэй. Хооллоо. Ардаас нь десерт идлээ. Тэгсэн ч Десерт бол өөрөө олж идсэн шүү. Дахиулаад идсэн л хацтай. Өөрийнхөө хөдөлмөрөөр. Тэр шүүгийг нээх хөдөлмөрөөрөө. Тийм тэр шүүгийг нэг хөдөлмөрөөрөө сэтгэл оюунаараа олж идэж байгаа байхгүй. Яг хумсны завсар амар хэр орцаах. Хэр гэж хог. Хумсны завсараа хэртэй хүмүүс амар тайван даа. Би айдаг штт. Тэг чи өөрийгөө Яаш. анц гайгуулах юм. Амар insecure мэдрэмж авдаг штт хүмүүсийн цэцэр их хэр орцсон байх вэ? Тийм тий. Гэтэ ингээд маникюртай байхад тэр нь бидэгдэх гоё юм бэл. Маникюртай охтоос айж юу. Тэр маникюрны ард юу ч байгаа юм блэ. Хатаа амар үзнэ жи. Нэг ихний ингээд утсан. Би дуусгацсан. Байлтаа. Гүй Та нар сонсмоор байна. би гэхдээ нэг ангийн нэг зоош үзээ ихний ангийн Тийм үү? амар удаар итвдэг гэдэг. Идитнэс доо удаанс. Тий надад гэхдээ ер нь бол нэг тийм тавилттай юм удаан байгаа надад бол таалагдсан шүү. Тийм надад бол тийм intentionally удаан биш. Яг ингээд бүр ингээд хүчээр удаашруулаа хийсэн байсан гэсэн тэр таалагдав. Зарим юм дээр нь зүгээр edit-ийг нь гоё хийчих болох юм шиг харагдсан. Гэтэ яг вэ overall сайн кино үлээ. Сайн Тэгвээсээ таалагдсан. гоё байсан. Яг юм одоо яг юм dark comedy жимшиг нэг юм sarcasm жимшиг нэг тийм Би тийм humor амар дуртай. би тэрнээс амар дуртай. Тэгээ яг ингээд үнэхээр яг тэр нөгөө юу юм заяа. Одоо яг нөгөө нэг киноны тексттэй. Тийм яг тийм. Тэр нь амар гоё байсан. Яг юм. Бид нар ингээл бодит амьдрал дээрээ хөвчлэн хүмүүс ингээд ярахтаа үгийнхаа одоо бүтэн үйлдвэрийг ингээд төгсгөж ярьдаггүй шүү дээ. Хийж байсан юм байхгүй байсан байна лээ гэд нэг юм төгсгөлөө юм бүтэн яг ингэж дуусгадаггүй шүү дээ. Ер нь л мэдгүй тийм байсан бах уу? Нэг иймэрхүү яг юм төгсгөлөө ингэж хайдаг шүү дээ. Яг тийм байсан за. Тэгэхээр чи над чин киноных биш амьдралын яриатай гэсэн үг. Амьдралын яриатай кино. Гэтэ амьдралын яриатай чинь ер нь бол ингээд кинонд ингээд амар сайн бууж өгөөд ам санагдсан надаа. Бас тэгээд жанр нөлөөлж байгаа хэл та. Тийм тэгтэл нэг юм төгсгөлөө сул хаяал юм яг жинхсгээл тийм. Тэгэл яг юм хүлээн авалт маалт нэг юм амар жинхэнэ санагдсан надаа. Тийм бид нар угаасаа л ингээл ярьж байгаа юмных нь их хүмүүсийн ярьж байгаа юмных нь тэгэл 5 өгнөх нь 3 тэгэл песта гэдэг штэ. Ялангуяа яг тийм төрийн Тий. нэг тиймэрхүү хаа байсан химээ тэтгэхгүй сумын тэнд бол хүмүүс тийм л маягтай ярьж байгаа шүү дээ юм бол. Ер нь хаа сайгүй л дээ. Тэгээ надад тэр мөр амар таалагдсан. Тэгэл надад бол үнэхээр таалагдсан. Би үнэхээр жаргаж үзсэн. Гэтэ нэг л хэцүү юм надад өнгөнөөс. Өнгөн хэцүү байсан. Хөргийн колорист авах өнгөн яг баажтан дууссан бахаа л гэж би бодсон яг үзэж явах та. Ингээл харахад ингээд тийм ингээл хөрхөн мас цуглуулсан байна. Жүжигчд олон дээ сериал чинь ямар хэцүү лээ. Тэгээ тэгэнгүүт за нэг суман дээр бүхүүл явдал нь болно. Окей. Гээл тэгэхэд ер нь бол гэрэл мэрлийг бас хөрхөн сайн тавьсан мэлээ. Production дээрээ бас сайн ажилласан амар гоё орж ирсэн те чи тэр харсан уу? Тэгээ ер нь бол дандаа утаа тавиал зурцсан байлээ. Тэрийг бол анзаарсан. Тэр гоё байсан. Тий.
Сайн байсан. Тэгээ бас зураачийн ажил ч бас тийм үү биш те. Зураачийн ажил Дүүрэн. надад амар сайн санагдсан. Дандаа дүүрэн. Тийм. Бүх хэсэг зураачийн ажил байгаа байхгүй юу? Надад бол зураач үнэхээр би тэр кинонд татаархсан. За тийм арай муухай шатсан уу? Манай киноны зураачид сайн. Гэтэ яг тэднийх бас сайн байсан. Манайх жоохон бэлтгэл дурд байсан болохоо сайжилсан. Гэхдээ тэд нар бол бас сайн ажилласан. Тэгээ гол нь зураачийн ажил тэнд тоглогдож байгаа байхгүй яагаад гэвэл шотууд дандаа юм wide option. Ерөөсөө close up тийм medium байхгүй. Тэгээ тэнгүүт ингээд тэр хугацаа ингээд амар урт шотууд амар урт те. Жүжигчд ингээд жүжээд ингээд текстээ явж хахад үзэгч тэр жүжигчдийг харахаас гадна орчинг нь бас ингээд ажиллаж байгаа байхгүй юу? Тийм тэгэхэд ингээд зураачийн ажил айгуу сайн тоглогдоод метафор амар ихтэй тийм метафор айгуу ихтэй айгуу их юм parody шингээсэн санагдсан мундаг байсан. Тэгээ угаасаа манай их сургуулийн багш найруулсан юм лээ. Би тэрнтэй уулзч үзмээр санагдаад бүр гоё багштай биднэрт кино урлагийн түүх тэгээд экспериментал кино гэдэг хичээл орж исэн багш. Тэгээд маань тэр багш найруулсан байсан. Тэгээд угаасаа яг тэр хүний яг нэг тийм үзэл бодол арга барил киноноос үнэртжээлээ яг бид нар тийм заадаг байсан юмнууд. Би яг тийм надтай ингээд амар таарсан за матч хийсэн бүх юмнууд нь. Гэтэ зүгээр яг юм найруулагчийн яг юм хэлэмжийн хувьд, зохиолын хувьд нэг тийм яг юм ингээд нэг юм намайг ингээд юм улам ингээд цаашаа ингээд юм төсөөл бодолд ингээд оруулаадсан за. Тэгэл бүр ингээд юм гжиг хүрээл бүр ингээд яг энэ дээр нэгсэн бол тэгсэн бол өнийг ингээд нэгдсэн байсан бол тэ энийг ингээд хассан байсан бол тэ ийм байсан бол ийм гоё юм шүү. Дараагийнх нь ингээд яг ингээд хохаа гээл тэгэл би бүр ингээд яг таамаглаад нэг юм чантай тэгвэл айгу үзэл бодол тий уран бүтээлийн хүсэлтэй чинь их айгу юм нийлдэг. Тэгээ уг нь бол тэнцээ ингээд амар юм хүн зэдэг хүндэж байгаа байхгүй юу? Тэгтээ им хөгийн байгаа ч тий яг юм тийм амар хачин юм үзчихэд инээж байгаа хөгийн байгаа ч яг өмнөдөө бол тий тийм аим шиг юм тийм амар муухай юм үзчихэд хүмүүс ингээд тэрийг ингээд ёо баста яг тэгдэг гэж хүлээж авч байгаа нь ингээд юу нь бол амар ахгүй. Тэгээ би яг тийм юм хүсдэг. Тэгээ ингээд би ингээд хүн сэдвүүдийг хүндж байгаа өрнөөсөө яг юм хөнгөн харуул хөнгөн маазаатай ийм нэг тийм тэгээд хөгжмөн амар гоё байсан надад. Нэг англи үзэхээр чамдас нэг хөгжмөн асууж анзаарагцсан. Тийм хөгжим надаас яг гоё таалагдсан. Тэгээд яг ийм яг дандаа юм Монгол юунууд аянууд, Монгол дуунууд, зохиолын дуунууд ингээ орж ирэл за. Амар гоёсэн надад тэр нь. Минималисэн дуун тий. Тэр нь тэгээ яг зөв цаг үедээ яг зөв ажиллаад орсон. Тийм. Яг ийм хүмүүсийн яг дотор байж л гэдэг дуунууд за. Тэгээ яг ингээ жоохон ингээ юун готлыг мэдээд за тэг ингээ шууд дуулж эхэлж байсан. Хамтдаа. Тэгээ яг нэг юм хуучны дуунууд яг ингээд биш яг чихэнд хоногчсон дуунуудыг ашиглах нь яг ингээд амар зөв сонголтойсэн байгаа. Хүмүүст ингээд дотн мэдрэмж шууд өгч байгаа. Шууд. Тийм надад түнхээр таалагдсан. Би тэгээд тэр хүнтэй уулзаад ярилцаад ажиллаж үзмээр санагдсан. Тийм ямарчсан. Facebook-ыг олж аваад реквест явуулсан. Тэгээд өөрөө ядаж 1-2 юм биччихээд уулзч үзсэн дээр ах гэж бодсон. Тэгээ би яг одоо тэр нэг сард хийгээдсэн юм амар сэтгэл тогтлог үлээж байгаа. Тэрийг одоо гяс ажил ирүүлээ гясээ. Цаг хугацаа яваад байна. Бид хоёр бас нэг чиний гиз дуурч нэг ч бодлоо шүү дээ. Тийм амар хэрцгийтэй шууд. Хоёроос real series-ийн хажуур бас нэг юм их гэж үзэж байгаа. Яа юм итгэхгүй одоо сүлээ юу ч болоод байгаа юм гэтээ тэгэл хийн дээ. Яа би яг ингээд подкаст бичих өдөр ингээд series хийх өдөр дандаа үсээ угаахгүй юм ингээд дээш таарад. Яг өмнөх өдөр нь би ингээд усанд ороод таарад байгаа байхгүй юу. Тэгээ ингээд маргааш нь усанд ормооргүй бас ингээд үсээ бодоод ингээд угаамаагүй байсан чинь ингээд юм намайг тухгүй юм байдалд оруулаад байх юм.
Чи яагаад ерөөсө төлөвлөж болдгүй юм? Би ингээд төлөвлөж байгаа байхгүй юу? Би тандаа төлөвлөө тэгээд яг усанд орж ирдэг. Та нар хардаг бах тэгэлтэй. Харангууд би нэг ус заадгаа мөөг дандаа нэг малгайтай. Тэгээ яг би ингээд төлөвлөж байгаа бол тэгэл би зүгээр итгэдэг байхгүй юу? Маш миний ус Дэжгүй байх хаа. Амар хэцүү юм аа. 2 өдөр ингээд өчтөр усанд орчод хаад өнөөдөр ингээд зүгээр өөрийгөө бариад байж чаддгүй юм бах та. Арчаагүй. Бүр сүлд уур ураад ах юм. Шал суух. Тийм хүчрэг болохын тулд тэгвэл бүр илүү олон хоног орлоо байхгүй ээж сурах хэрэгтэй. Би харин олон хоног угаахгүй байж байгаа. Гэтэ яалт ч үгүй нохоотой болохоор ингээд ийм илүү ийм заваа. Тэгээд тэр одоо нохооны ус тоос шороог бүгд миний ус хүлээж авна штэ. Өө биен дээр бол ингээд гадаргуун дээр наалтал унах нь унж байгаа. Тэгээд бүх юм усан дээр наалтж байгаа. Тэгэл ингээл оройн унтахаа өмнө ингээл үсээ савнан гутал ингээл амар их хог. Нийл ийм шороо. Яг ийм манай яг чингүүгийн ингээд биенд байгаа бүх юм над миний үсэн дээр байгаа байхгүй юу? Тэгээ ингээд 2 хоногоос хэтрүү 2 хоног л угаахгүй байж болох юм боломж. Тэг ер нь бол 1 хоног юм байна л да. Тэр өдрөө нэг угачаад маргааш нь угаахгүй хаад нэг өдөр л унжиж байгаа гэсэн би угна. Тэгээ ингээд 2 3 хоног унжээл ирэн гутал ялч ингээл цагтнаал. Бөөсөнд ойртол. Тиймээс маань хоёр ингээл өөрөө ингээл майж чихсэн. Би ингээл хажууд майж чихсэн юм. Нэгнийх ингээл ханаас ингээд shit гэж. За одоо тэгээд яах вэ? Хөөснийх олон хүнд үзэж байгаа шиг гэж. Гомдоо настай. Яам бэлэри чи. Та нар яасан муухай би та нарт гомдлоо. Хүс асаашгүй компьюс толон сайн лээ. Гараа настай. За би болчих. Болчих. Альфа Жензи нэг сонсоолтой. За би сонсоод байгаа юм чи. За би гарлаа би сонсоход боллоо би явлаа гэж. Юу гэж байгаа. Sleep. Унтагш. Хэртэй. За тэр киноны надад гэхдээ тэр киноны хүнсэн сэдв нь надад амар таалагдсан. Тийм. Яг ингээд бүгд мэддэг гэхдээ ерөөсөө анзаарагдаагүй юм. Гэтэ бас айгүй хэцүү байсан юм. Бидний кинотой бас амар хичлэн байсан. Хэцүүсэн. Тийм байгаас. Шууд байгаас. Шууд ингээд бидний кино ингээд тэр киноноос үнэртэж байгаа байхгүй бидний кино гэхдээ гараагүй. Бараг энэ хідээс өмнө төрүүлж зураг авсан бах тий. Бараг одоо бодоход тийж таарж байгаа байхгүй. Тэгээд тэгэнгүүт амар утга агуулгын хувьд жоохон төстэй тэргээд тэр нь сэтгэлтэй амар хэцүү байсан. Гинт хүмүүс яа бөөндөө юм ижлэхэн сэтгээд эхэлвэ гэж би бодсон. Би тэгтээ бас ингэ бодсон. Ижлэхэн сэтгэж ийн гэдэг чинь бидний асуудал уламд амжраал байгаа юм шиг санагдсан. Яа. Адилхан ийм юм одоо адилхан зүйл төр ингээд имзэглээд адилхан ийм уран бүтээлүүд хүмүүст ингэ харуулъя гэж бодоод байгаа юмнууд нь орж ирээд байгаа надад болохоор ер нь бол одоо энэ асуудлаараа хэтрээд байгаа юм шүү. Яа. Тий. Надад бас тэгээ санагдсан. Тэгээд адилхан байгаа нь ч надад ер нь бол талчаас зүгээр те. Ер нь бол ганц кино ганцаараа хүчрэхгүй шүү дээ. Ямар нэг хүний сэтгэл бодол санаанд нь ямар нэгэн үр суулгах гэж байгаа бол бөөнд бол одоо үзэлцэх л байна. Тэгээд бас одоо жишээ нь уур амьсгалын хувьд ингэдэг шүү дээ. 100 хөдөө зураг авалт маавалцтай ч юм уу нэг тиймэрхүү кинонод юм хөнгөн юм гоё тэ нэг тийм амар хүнд мүнд юм байхгүй гэдэг ч юм уу. Эсвэл нэг үзэсгэлэнгөө харуулсан. Эсвэл яалч нэг юм уул ус ээж аав өвөө эмээ их орон яг тийм амтан атомалны тухай байдаг шүү дээ. Ер нь бол ийм тийм кинонууд чинь тэгэн гутал одоо энэ ацаа хиймэр ийм хөдөө болж байгаа байгаль нь амар гоё. Яг ингээд хөөх ямар гоё байгальтай юм бэ гэж харан зөө. Тэгээ ингээд орчин нэг тиймэрхүү юмнууд нь зуны улирал дулаахан хүмүүс дулаахан хувцастай. Тэгээ яриа өрөөний мингийн тэгсэн хэрнээсээ нэг юм цанаал нэг юм сонин тийм байгаа гоё. Тэгээ манай кино ч гэсэн хөдөө
зураг авалттай. Тэгсэрнээсээ им өөр агуулгатай байгаа надад ингээд тийм тийг ажиллаад байгаа юм санагдсан. Ер нь бол нэг юм хүн тийм кино мэнэгч нэг тийм нэг юм объект дотор те эсвэл одоо чинь за болибор аим алаа идантай гэлөө кино байлаа гэж ер нь бол нэг юм объект дотор өрнөдөг штэ. Зуны цагт гадаа ногоо өвсөн дэр хүн алддаг штэ те. Ер нь бол scary movie биш бол. Тэгээд ядаж тэр үйл явдал нь шүн болдог тий. Тийм гол одоо ийм хүн юмнууд ингээд юм яг юм нартай, байгальтай тийм аим шиг юм үлдэгдээд байгаа нь сайн. Ажиллаад мөн болж байгаа зөв сүл юу юм бэ гэж нэг тийм онцлог шин чанар байлгаж байна тий. Яг нэг Монгол киноны гэхээр байдаггүйсэн шүү дээ ер нь тийм юм. Даас яг тэр нь хэр таалагдчих байгаа. Тийм надад яг тиймэрхүү юм таалагддаг. Тэгээд зун ч гэсэн одоо юу гэдэг чинь гэмт хэрэг гартгаараа гарч л байдаг байхгүй. Тэгээд бид нэр зун болохоор дулаан орхлоор нэг юм халуун дулаан уур амьсгалтай юм ногоон өнгөндөө, шаргал өнгөндөө тасаад ингээд утаанаас арилаад ч юм нэг юм суучдаг штэ тайвшраад. Тийм. Тэлөө гадаам гоё надад гарыг зугаалын ахлахын салхилын ишээ тийг ингээ нэг юм сайхан байдаг те. Танаас л нэг жоох юм аз жаргалтай юм тий. Тэнгуутал гэмт хэрэгүүд гасаар ядгүй гарсаар л идэг. Тэнд хүмүүс мөнгө изээрээдгүй изээрлээ гэдэг. Ажил төрөл явагддаг яг тэр чигээр явагддаг навшин зүйлүүд болдгоороо болдог нэг тийм бүнхээр тий хацаа хийсэн хац юмнууд ямар ч цаг үед өдөр ч юм уу шөнө ч юм уу зун ч юм уу үл ч юм уу хавар ч юм уу намар ч юм уу борогтой ч юм уу цэстэй ч юм уу шуургатай ч юм уу шуургагүй ч юм уу мантай ч юм уу манаагүй ч яаж болж л байдаг байхгүй юу яг үнэндээ аимшиг юм. Тэгэхээр надад тэр нь ингэж үзүүлж байгаа нь амар гоё санагдсан. Тэг маа кино хурдан нээлттэйгээсээ үнэ би яг одоо тэг хацаа амирыг хүмүүс айгүй ам сайтай үзэж байгаа штэ. Ер нь бол тэгэхээр би ингэ бодсон. Би тэд ингэж бодсон ахгүй. Гэхдээ манайхан нэг иймэрхүү юм хийчвэл яах болмал гэж би тэд ер нь ярилцчихсэн штэ. Тийм. Тэгжсэн тэгээд одоо яг иймэрхүү юмыг хүлээж аваад үзээд таашаагаад ойлгоод байгаа нь бас юм. Сайн. Тийм. Үзэгчдийн ер нь бол сайжирч байна. Тийм, үзэгчдийн чанар сайжирч байна. Тийм байх тий. Тийм. Тийм. Хүмүүс одоо үе бодоход хошин шог үзэж инээхээсээ илүү шүүмжлэл одоо тэрийг юу гэх юм бэ? Ёжлолт дуртай болсон. Өндөгштэй. Тий, гоё л шүү. Ер нь бол үзэгчтэй л бэлтэж гин гэсэн үг. Манай киног үзэх үзэгчдийг Хацаа хиймэр гэдэг кино бэлтэж гинэ л гэсэн үг. Гоёсан. Сайн байсан. Надад бол үнэхээр таалагдсан. Тэгээд бас айгүй зөрөгтэйгээр тэр шийдлүүдийг хийсэн амар таалагдсан. Амар зөрөгтэй. Йоо. Мөн ч таалагдчихтэй. Яг хөө ингэж өөх юм бол өөх юм амар их байгаа заа юу. Гэхдээ надад ингэж эхэлсэн юм хийцэн ингэ гараад ирсэн байгаа нь амар гоё. Тийм. Тэгээ би яг амар тэндээс би өөртөө итгэл өөрийнхөө уран бүтээлийг хийх зориг ингэж орсон. Хийж болчлаа штэ. Тэгмүү чадсан л штэ. Ааха. Хүү гэж бүр яг юм. За зүгээр л ёо тэр деталь олгох нь бас амар гоё ажилласан. Тэр нөгөө нэг нэгдүгээр ингэ үтсэн гэсэн чинь ингээд машин ингээд яг сумын төрөг ингээ орж ирж хахад Ойл. За. Ос shit. За. За нэгдүгээр анги байггүй л үү дээ. За нэгдүгээр Ганцхан нэгдүгээр ангийн хойлфт байлээ. За тэгээ нэгдүгээр анги дээр тэгсэн чинь машиныхаа дугаар нь ста за. Тийм байсан юм уу? Тэрийг анзаараагүй ш. Тэгээ машиныхаа дугаарууд нь бас хиймэл. Тэгээ. Манай киноос тийм гişи ядраад. Тийм. Яа. Тэгээд ингээд яа тийм. Гişи ядраад. Зүрх сэтгэл жоохон өмөрсөн юм наалтчихгүй. Манай кинотой адилхан байсан. Эхний ангийн үзэл би бүр шууд хоёр зүйлийг хараа шүү шоконд ороод oh shit гэ. Тэгээ заяа.
манай киноноор тоглож байгаа дөрвөн жүжигчин тэр киноноор тоглож байгаа. Тэр жүжигчин ер нь тэр кинонд ер нь бол нэг юм 5 6 дүр голж байгаа. За 5 6 дүр голж байгаагийнх нь дөрөв нь манай кинонд орсон. Тэнгуутал манай кино бас цөөхөн жүжигчин те. Тэрнийх нь дөрөв нэг явддаг бас. Харин мөрсөн. Гэтэ тэгж тараад ахтай явах тий. Гэтэ тэгээд тэгж сэтгээд ахтай явах тий. Тийм адилхан байхтай явах тий. Бүр яг ингээд амар ижлэн бүр ингээд хүн сонсоод ингээд шоконд ормоор. Тэгээд бас тэр Шипскиний нөгөө нэг хийсэн нэг хонтой нэг юм шорт байсан шүү дээ. Нэг сүулт цацсан. Тийг санаж байна уу? Тэр бас адилхан. Тэр бас амар адилхан. Тэр өвлийн хувилбар нь. Амар сонио. Тийм. Тэгэхээр бид нарт ингээд яалтчгүй нэг юм яг ижил мессеж хүн болгоны тархинд зэрэг очиод байна. Тэгээ яг ижилхэн. Миний шарав сасаад байна. Ингээд нэгэн зэрэг ингээд тий амар байгаа зү яг юм надад би тогтлоод байгаа байхгүй юм. Би амар юм тогтлоод бид нар гээл за гоёсан. Би тэгээ бас амар сони өнөөдөр YouTube-ээс нэг бичлэг үзээд тэгсэн чинь ингээд нэг охин ингээд 1000 өдөр медитейт хийгээ би 3 юм сурсан гээд нэг бичлэгээс ахгүй юу? 1000 өдөр штэ. Монгол юм уу? Үгүй гадаад. Тэгэхээр би за 1000 өдөр медитейт хийхээр юу сурд юм бол гээд тэгсэн чинь заяа. Тэр охин ингээд за яг ихнийхт нь болохоор ингээд чиний бодол чи өөрөө биш чи бодлоосоо ангид гээл дараагийнх нь болохоор ингээд чи ингээд чиний айдас ингээд чиний мэдрэмж бишээ чиний мэдрэмж те чиний бодол хоёр чинь чиний бодис байдлыг бүтээдэг гэх юм байхгүй юу. За гэж угаасаал тиймжтэй гэж одоо тэгжсэн чи хамгийн сүүлийн 3 дахь нь ингээд тэр охин ингээд дүр ингээд яж яхад нэм цайвар ногоо нүдтэй заяа. Тэгээ тэр нүдээр яг ингээд камер руу харж байгаад ингээд яриад байгаа байхгүй юу. Ингээд сүмсрүү ингээд шигтэй байхгүй юм шиг заяа бүр ингээд амар тоо. Тэгээд тэгж харж ирсэн ингээд би яг ингээд өөрийн ингээд биеэр ингээд пистол хийж захтаа мэдэрсэн ингээд яг үндэ бид нар бүгдээрээ нэг гэлээд. Тэгэл тэгсэн чи би ингээд бисэний болол заяа. Тэгээд би шууд ингээд ямар мэдрэмж мэдэрхээ ойлгох болоод тэгээ ингээд тэр охин ингээд яг та нар энийг өмнө сонсч л байсан баг. Гэтэ би бол энийг бүр яг өөрийн биеэрээ мэдэрсэн гэд. Тэгээ би тэрийг сонсоод яхаа мэдхээ байж байжснаа уйлаш. Миний нөлөөс хаяасаа ойртоод байна. Би тэгжээд уйлцсан. Тэгээ би баха уйлаад тэрийг сонсчоод. Энэ амар юм байна гэхдээ нэрээ. Шууд орж ийн. Тийм байгаа. Тийм байна. Тэгээд би бүрөөшээ гэд. Тэгээ уйлсан шалтгаан нь болохоор бид нар ямар тэндэг муухаг ахархан толгойтой ахархан хүмүүс вэ гэж уйлаа заа. Тийм надад тасгсэр юм. Бүгд нэг гэхээр ингээд өөр өөртөө ямар муухай хандд юм бэ гэсэн. Тийм ээ яд чамаас юм нүднээс ойртуулсан. Бид бүгдээрээ нэг гэхдээ зүгээр л ингээд өөрөө өнцгөөс амьдралыг үзэж тулж байгаа болохоос биш бүгдээрээ нэг бүхэл зүйл. Тэгээд ингүүтээ ингээд бас ингээд олон өөр газар зэрэг ижлэхэн санаа толгойд нь орж ирдэг гэсэн тийм өчртэй юм байна гэж би ойлгосон. Тийм надад нэг тиймэрхүү юмнуудаас юм сонин санагдах байхгүй. Одоо ингээд альва нэгэн кино мэн үү ямар нэг юмнуудыг ингээд дуурайлаа, хуулбарлаж хийлээ, өөр сэтгэчих юм байдгүй мүү энэ төр гэж ярьдаг комментууд надад ийм сонин санагддаг. За би одоо нэг хүн нэг бодол төрсэн байлаа гэд тэрийг за тэр хийц юм чинь би хийхэ боллоо гэж байгаа нь тэнэг үсттэй. Чамд ингээд тэгтээ арай өөр байхгүй юу? Одоо жишээ нь нойлын цаас гэдэг зүйлийг хүн бүтээсэн байсан чинь нэг хүн би тэгтээ нойлын цаасан дээр ийм гоё яхан бамбуу шавал надад амар гоё санагдаад байдаг гэж бодсноо. Нөгөө нэг хүн зүгээр юм бор нойлын цаас хийсэн байсан чинь за тэр хүн нойлын цаас хийсэн юм чинь би нойлын цаас хийгээд явах вэ гэж байгаатай адилхан юм сте. Тий. Тэгээд зориулт нь юу адилхан шүү дээ. Тий. Харчин адилхан шүү дээ. Зориултын хувьд тэгвэл кино, дуу, клип, шүлэг юу байдэн те оюуны бүтээлүүд ч гэсэн адилхан байхгүй юу? Надад бол тийг санагдаад дээ. Би одоо ингээл за нэг хаантай кино хийчихэд та гэж бодчихсон чи нэг хүн бас тэнцээ нэх гой хаантай кино хийчихсэн гэж
бодож юм боломжтой байхгүй юу? Угаасаа хүн болгон арай өөр зүйлээр бодож байгаа. Хийцлэл өөр, бодомж нь өөр. Тэгээ тийм юмыг ингэ хүлээгээд авах. Гадаад кинонаас одоо нэгэнт хийгдсэн кинонаас яг тэр сцен дээр хөдөлгөөн тэр яриаг холборлаад их хэл дээрээ болж байгаа. Энэ бол translation гэдэг юм. Энэ Орчуулга хэцүү тий. Энэ яг хөдөлмөр ингээд орсон байна. Тэр таалагдсан байна. Гэтэ тэр зүйлээс ингээд өөрөө юм шүүлээд гаргах юм бол тэр чинь бас өөр мэдрэмж өгөөд нэг юм өөр байна та. Тэн готол яг ингээд ямар ч тийм бодол мэдрэмж авахгүйгээ шууд хуулбарлах нь бол шууд тулгаал нь тэр хоёрыг ингээд тулгаалж байгаа байхгүй. Харин яг ингээд нэгэн зэрэг олон хүмүүст яг ижлэн санаа толгой дотор нь орж ирээд байна гэдэг чинь шал өөр төвчний юм болчихж байгаа байхгүй. Тийм амар байгаа зү. Яг ингээд нэг юм та юу чи нэг юм энжел ч юм уу аватар чөтгөр ч юм уу мэдгүй дээ эсвэл ингээд гизгэндээ тэмтрүүлтэй ч юм уу мэдгүй дээ ингээд нэг юм очоод гүйж очоод за өнөөдөр би ингээд нэг юм 10 хүнд ингээд энэ санааг аваач чи үг нь толгойд ингээл 10-ны толгойд гэл тэр санааг хийгээл 10 хүнээс нэг 5 нь анзаа окей энэ сайн гоё санаа байна гэж бодоод 2 нь хийдэг ч юм уу тий. Яг тийм болоод байгаа байхгүй яг ингээд нэг юм бүр юм болоод байгаа байхгүй тий сөнөө. Амар юм өөр байна. Ер нь юм гайхаж юм ер нь бол ингээд тэгээ мэдрэмжүүдээс ингээд өмнө нь мэдэрч байгаагүй юм сонир мэдрэмжүүд ер нь бол орж ирж байна. Тэгээд тэг өөр өөртөө яриад ингэ суучдаг тэг. Тэгээ гоё шүү. Хоёул ингэсээр одоо суучих. Тэг өөр өөртөө ингэ өөрсдөө ярьж байгаа. Та нар ч өөрсдөө ярьж шүү. Тэг аватар тэгдэг штэ. Ингээл холбогдоод тэгээ ингээд нэгэн бүхэл болдог штэ. Яг нэгнийхээ мэдэрч байгаа нэг зүйл болж байгаа тийм. Тэр шиг тийм нөгөө модтойгоо холбогдоод тийм. Тэгээ бөөндөө ингээл тэр бүр амар штэ тийм. Тэр шиг бид нар яг ингээд нэг юм нэг бүхэл зүгээр гэж бодохоор амар байгаа. Тэгээ тэнгуут ингээд бидний ингээд амьдарч байгаа амьдрал бидний ингээд мөн хувь хүний мөн чанар, зан чанар гэдэг бүгдээрээ зүгээр л нэг тийм дүр болчихж байгаа байхгүй яг учир мөн чанартай зүгээр л яг бид нэр ингээл нэгэн бүхэл бие гэж бодонгууд ингээд амар хим хайр дүрд юм билээ ингээд тийм байна. Амар их хайр дүрж байгаа заа ингээд бүр тийм зүгээр бүгдээ нууцлмаар санагдаж. Хинч байсан амар сонирхолтой мэдрэмж. Тэгээ чи Рик Мортигийн тэр ангийг үзчихсэн үү? Өөрөө олон хувилал тэрээд идэг үү гэж байна. Өөрийнхөө эсвэл амар олон вершнийг ингээд гаргацсан тэднэртэйгээ уулзаад идэг үү? Аль нь яриач мультиверстэй биш ээ. Тэр чинь бол ингээд өөр бүр яг literally яг миний сая хэлсэн юмыг яг ингээд нэг анги олгоцсон байдаг байхгүй Рик Морти дээр. Тэр нь яадаг вэ гэхээр нөгөө нэг Морти ингээд нэг сансрын нөгөө нэг огторгуу нэг юм видео гейминг газар байдаг шүү дээ. Ямар сонь тоглоомтой. Тэрэн дээр ингээд нэг юм хүний амьдралаар амьдраад дуустдаг та нэг юм VR шиг юм зүгээд ухаалдаад. Тэгээ тэрэн дээр яг нэг анги дээр нь тэр VR гацаад заяа. Тэгээ ингээд тэр симуляцийн бүх амьд хүмүүс одоо нөгөө нэг дөрүүдэд нь Мортигийн би шингэждэг байхгүй юу? Тэгээ тэнгуут бүгд өөр амьдралаар амьдарч байгаа өөр ингээд тоглоомын дөрүүд мөрчөө бүгдээрээ Морти. Тэгээ ингээд яг тэд нэр ингээд өөрсдөө ингээд Морти гэж мэдэхгүй ингээд бүгдээрээ яг ингээд бид нар шиг ингээд амьдарч байгаа тусдаа өөрсдөө амьдралтай ингээд зовхон зовоол жархан жаргаал яж идэг. Тэнгуут Рик очоод ингээд бүгднийг ингээд сэрээдэг байхгүй ингээд та нар ингээд бүгдээрээ ингээд нэг юм яг үүндээ та нар ингээд бүгд Морти гэдэг ингээд 13 настай ингээд өсвөр насны хүүхэд тийм учраас удаа ингээд та нар ингээд нэгдээд ингээд хамтдаа би ирүүгөө буцаж явах ёстой гэх. Тэг хүмүүс ингээд нөгөөдөл ингээд ойлгохгүй заяа. Үгүй инста галзуу үгүй ингээл заяа. Тэгж жагаад яг нэг Мортин сэрэл за нэрнгэсэл бид нэр ингээд нэг хүн юм байна гэх. Тэгээ бөөндөө ингээд хамгийн сүүлийн анги дээр ингээд бөөндөө ингээд нийлээд би ирүү явдаг байхгүй. Сонирхолтой. Би яг тэр ангийг ингээд үзчихэд what the fuck гэжсэн чи өнөөдөр тэр охины яриг сонсоо бүр ингээд энэ Unity гэдэг дүр өгдөн штэ.
Нөгөө нэг ганцхан тэрэгтэй орн юу гизэлчдэг, риктэй явуултаад байдаг. Гаргаар нь эзэлчдэг. Shit. Тэгээд яагаад нэг тэрэгтэй бүх хүмүүс нь тэр нь болохоор бүгдээрээ өөрсдөө нэг гэдгийг мэдсэн. Тэгээ ингээ удирддаг. Тэгээ эзэлсэн гаригууд амар аз жаргалтай, амар амар тавь, амар гоё байдаг. Гоё л тоо. Ингээл юм ургуулаад дээл цааш нэгэл бодвол хасар ингэ гоё идэгтэй. Аха. Ой. Тэгэхээр геймерхүү бодол мэдрэмжүүдийг өгж байгаа гоё уран бүтээлүүд гараад ингэ байж байгаа нь амар гоё. Тэгээс тэрэнд хүч мөчтэй юу гэдгийг тарих толгоо зэрүүлээ бас төв нэмрээ оруулсан л гэж бодож байна. Тэгээд угаасаа одоо зүгээр сууцааг одоо өнгөрсөн. Зүгээр суулаа. Гал моринд чирүүлж өгөх юм байдаг шүү дээ. Эвэртэй. Одоо энэ өмнөх дугаар дээр ярьж байгаа л та. Өмнөх дугаарын үзэрээ заа. Би өмнөх дугаар дээр юу яасан? Энэ гал морин жилд амжилт бүтээлээр амар дүүрэн байх. Алцаагаа твцчихсэн чи ингээд амжилт нь хүрээд ирэх 4 жилийн талаар ярьсан байгаа. Тэгэхээр энэ өмнөх дугаарыг ороо сонсоод үзээрэй. Дуустлаа. Амар сүүл хавцаа ярьсан ба. Гэтэ яг сүүл гэхээр бас сонио. Та нар л олчтэй. Тэмээ. Надад гэтээ бас дэжгүй шүү. Надад одоо чиний биш. Юу? Би нэр шилээ салсан зөгч юу надаа. Түмэлчэрээ. Би нойроо дэлхий байж байна. Би ч бас. Брэм гонтадах. Гадаа хүүтэн нар буцсан өдөр богинохон байгаа болохоор тийж авах гэж би бол бодож байгаа. Бүр амар унтаад байгаа за. Би ингээд сэрхгүй за шээс хүрхгүй ч юм уу эсвэл маань охоод надаас төгөлд сэрхгүй ч юм уу нэг тиймэрхүү байх юм бол би унтаалахаар байлээ. Бүр Гахалтай. Би юу нэг л өөрийгөө ичтэй юмтан гэж бодож байгаа гэж тий. Чи ч гэсэн ичтэй юм тийм шүү. Ер нь л одоо ингээд бодоход ингээд бүх цаг хугацаанд ингээд жилийн яг энэ үед ер нь бол өглөөс ирэх ер нь бол ийм үр бүтээмжтэй байх хамгийн хэцүү юм шиг санагддаг. Тийм чам тий санагдчихсэн. Тийм би ер нь жилийн яг энэ үед яг энэ юу арай гайгүй байна. Би өвөлттэй арай гайгүй байдаг юм байна. Би 100 бүр амар талхуу болдог шүү дээ. Тийм үү ямар санагддаг үу чи идэг үл ерөөсөө чивчдэг юм биш байна. Би 100 гэрээсээ гармааргүй санагддаг. Ямар сони ирээ. 100 би ингээд гэртэл л байд юмар санагддаг. За өвөл алсаар тэнэхгүй санагддаг. Ямар хачин хүн бэ? Тийм байна. Бодсон ч. Гэтэ ялчгүй яг одоо 1 сард дээгүй их унтдаг юм шиг байна. 2 сар ч юм. Нэг юм 2 сард ер нь хамгийн их унтдаг нь байж магадгүй. 100 барлын яхаа өглөөс ирчээдтэй нар ингээд орж ирээ. Нараараа хэрцээртэй байдаг юм байна. Амар дургуйтай яа. Гэвч би болоос яг нар дагаас сэрдэг хүн юм шиг байгаа. Яг унтдаг юм маань. Тэгээ ингээд өглөө ингээд сэрхэд би ингээд нар буцаагүй байхад өглөө 6 цагт сэрэх надад ямарч асуудал байдаг байсан заяа. Нар харангууд ингээд айгүй хаппи болол тийм гэтээ бас нэг байдаг юм шүү. Тэгээд ингээ одоо ингээ 8 цаг сэрэх гэж бичдэггүй шүү. Ингээд гадаа харах уу? Тэг ингээ сэрээд ингээ харах уу? Бүх юм харах уу? Тэгээ тэнгүүд за буцаад 10 цаг сэрч байгаа юм. Угаасаа яалтчгүй нэг тийм юм байд юм шүү амаа. Тэгээ одоо ингээ бодоход ч гэсэн ер нь бол ингээ 1 сард ингээ хичээл амарчаад орж мороход ингээ хичээлдээ явж моход би бол айгүй зовдөг байсан. Хурдан ажилд гараад үснэрээ удахыг л хүсдэг байсан та. Бодоод нэрч үрээд ам шүү. Нэрч. Чамаа ингэж хэмэл мэдс нэр үргээд байна.
Юм л хүрээд хэлчихлээ. Хэдэл ондох уу гэж. Осор жамаа чинь гэж баалаа гэж уцаа хаяад явчихаар хүмүүс тэгэл 30 минут хүлээдэг юм байна шүү дээ гэж. Манай бид нэх. Чи эмийн хэлэрхийлж 30 минут чимээг үсэх. Чи осор жамаа дуртай байсан уу? Тэмэж биний хүздэг байгаагүй шүү дээ. Би ихэндээ бол ингээд хөө ямар fine guy ямар илүүцдэг байсан байхгүй юу? Тийчээд Солонгост дэжсэн. Тэгээ яг ингээд орой ингээд ажил руугаа явах гээд 10 мар өнгөрцөн байгаа. Тэгэл ингээд Петроноос боол халахаа явж байгаа. Тэгэл яг ажил руу орохын өмнө нэг юу ачаа торын тоглол. Тэгэл ингээд яг гадаа ингээд зогсож байгаа л нэг бичлэг ингээд Facebook хутсан чинь нэг бичлэг гараад ирсэн байхгүй юу? Тэгээ би ингээд тэрийг үзчихсэн чинь Чивава байсан баха. Ямар ч жижиг үйлдвэрийн нохоо байсан заяа. Одоо санаж байгаа тий. Тим нохоотой. Тэгээ тэр нь гөлгөлцөө. Тэгээд жижигхэн нохооч нөгөө нэг төрөөд тэг нөгөө нэг гөлгөн нь одоо ингээ мөөмн хөхөн гос нөгөө жижигхэн биетэй болохоор уураг алдалт 8 хурдан явагдчихдаг. Тэгээд уураг алдсандаа шоконд ороод ингээ таталдаг байхгүй юу? Тэгсэн чинь өөрөө согтуу. Тэгээд нохоон таталт өгцөн. Тэг ингээ гөлгөнүүд нь ингээ жижиг юмнууд ингээ гэх тэрүүгээр ингээ заяа. Зайлвал нүд мүднээс юм мэдгүй. Тэгсэн чинь нөгөө ингээ нохоон татчихт нь ингээ 1-2 гөлгөн очив мөөм зүмэн хөхөөд байж байгаа юмаа ингээ харуулсан байхгүй юу. Тэг өөрөө шаа согтуу. Тэгээд ингээд ёо энэ нэг юм ингээ биста татаад байна яагаад нэгээд энийг авах юм байна уу? Энэ бараг өвглөө өө юм уу гэд нэг юм. Над руу мөнгө явуулмаа гэх нэг ийм лайв яг надад үзэхдээ таарсан байхгүй юу? Тэгээд би Монголд байдаг найз руугаа тэрийг явуулаад тэгээд чи ингээд хүний цагтаа ингээд дуудаж өг эсвэл бол ингээд аттай саврын төлөө ингээд холбогдоод өгөө гэх. Тэгээ би бас тэр үед аттай савр мааварлаа бичээсэн. Нэг чинь асууж ямаа ингэрт нэг юм тохоо энэ тэрийг ингээд байсан би юм байдал амар муу байна. Уураг алдаа таталт өгж байгаа юм шиг байна. Яаралтай авахгүй л энэ нохоо бүр ингээд амар хэцүү чи мэдчихсэн. Тэгээ би тэр орой бүр ингээд ажил руугаа орохгүйгээр ингээд шүнжэнгөө ингээд за 2 цаг л юм 2 цаг ингээд Монгол руу байж болох холбоо барьж болох бүх хүмүүсөө ингээд найзууд энэ дээр бүх юмруу ингээд холбогдоо за амар санаа зовоод тэгээд дугаарын тэр осож жамаагийн дугаарыг нь олж аваад тэгээ найзаараа залгуулад тэгээд яриулчихсан за ингээд наа нохооч ингээд удахгүй өглөөж наад нохоогоо ингээд ядаж ингээд иллэг хиймээ яасаа за одоо шууд ингээд 24-ийн цагийн эмнэлэг байгаамаа эмнэлэгтэй очиж өг мөг гэд ингээд нэзрээ яриулаад тэгээс чалс огтоо чи хэмээ чи өөрөө тэгвэл нохоогоо ирээд аамаа тэрээгээд за тэгээд тэр нохоо тэр лайваас хойш дахиж ингэж харагдаагүй. Тэгээд тэр нохоог харах гэж усар жамыг үзээд идэв гэсэн юм уу? Нохоог харах гээд. Үгүй тэрнээс хойш би яагаагүй үзээгүй. Тэгээ би тэрнээс хойш чихсэн байхгүй тэр үнийг. Хүмүүс ингээ хөөрхөдлөөл өрөвдөөлээдэг. За яах вэ? Тэгэхээр л ингээл тэгэл масаараа тэгэл тэгжлээ. Тэгтээ юу энэ чинь ингээ бүхэл бүтэн амтны амь ингээ тэнцээ эрсдээд ингээ татаад бүр хөөрх юм амар өрөвдөл харагдсан заяа. Тэгж ах чинь тэгээд нэг юм шал согтуугаар лайв хийгээл тэгэл ингээл байгаад байгаа надад бүр ингээ амар хүн санагдчихсан. Тэгэл хичнээн олон хүний хайрыг татаад байж байгаа ч гэсэн одоо тэгэл яг ингээл шууд орж ин л да хоёулынх нь ярьжсэн сэдв рүү бас уусаад нэгдэл яалтчгүй бас тэр архины амааралтай тий. Тэгээ бас өөрөө юм хайр халамж мэдэрч өсөөгүй хүчрхийлэл төрчдөг байсан. Тэгүн готл тэр хүнээс нэг тийм хайр инэрлийн юм тийм гарахгүй л байна л да. Ялчгүй тэгэл харсан сусан зүйлээрээ л явж байгаа болохоор нэг бодлын тэр хүний буруу биш. Гэхдээ нэг бодлын буруу тий. Заавал одоо
тийм харж ирсэн, тийм хийсэн байлаа гэж тэрэндээ хавталгүйгээр өөрөө бас жоохон хичээсэн бол өөрөө арай өөр боломж байсан. боломж аа. Хүн болгонд боломж өгдөг штэ тий. Хүн болгонд ингээд яг ингээд олон сонголтууд байгаа. Тэгээд нэг зүйлийг сонгоод хийж явж байгаа тэр нь бүтгээ яагаад болохоо яагаад буруу байгаад ч юм уу санагдаад ирэх юм бол тэрийгэ болоод замаар явж явах боломж бүгднээс байдаг бүхэн юм байгаа болохоор жоохон ингээд ухраад те жоохон хэсэг хугацаанд ингээд зогсоод за энэ минь зам юм болоо би яагаад ийм байна гэж юм төлөв нь тэр хүмүүс туслахал амар хичээсэн штэ тэ тэр амар хичээсэн байхгүй маш ситид тэтгэлэгтэй сурах харуулаад тийм үү байр сам бэлгэлжсэн штэ тийм үү тийм сураагүй мө тэгээд сурсан бол их байхгүй л явсан харин намайг нь ингээд амар их ингэ боломж өгд нийтлэлтэй л байсан юм тэгээд ууг нь бас нэг хөөрхөн аваа хөөрхөн яваад ах шиг байсан штэ тий ууг нэг хэсэг тийм тэгж байгаа тэгээд ингээд хүмүүсийн нэг анхаарал ингээд сулраад сул тавиад тэр хүнийг гээд бөөцөөлөх нь ингээд багасаад ирж байгаа шүү дээ. Одоо жишээд нэг хөөрхөн одоо эцэг эхийн ядаж нэг юм жоохон хайр хүртээд тэ нэг юм нийгэмшээд ингээд байж байгаа. Тэгээ тэр анхаарал нь ингээд сулраад ирсэн чинь буцаад одоо ингээд сонин юм болоод явж байгаа. Сонилдоо бид нарт бол тэр хүн бас нэг хөөрх юм сургамж болсон л гэж бодож байна. Хитрхи нийгмийн олон хүмүүсийн анхаарал амар хортой байц ус ингээ харахад тэр хүн чинь гэтээ бас ингээл айгүй хөөрхөн шорлон морлог хийдгэрэл гарч ирчихсэн юм шүү дээ. Анх ер нь бол зүгээр шорлог хийдэг байсан юм. Амьдралын төлөө үздэг жин гэдгээрээ гарч ирчээд ингээд олон хүний анхаарал тэгээд бас ингээд тийм олон хүмүүсийн анхаарал ингээд нэг тийм алдартай байгаа нэмс тэр үнийг алдсан юм шиг санагдсан. Тэр хүн шорлогоо зардгаараа зараад амьдраад тэгээд тэрүүгээр амьдрчлээсэн бол магадгүй өөрийнхөө мөнгөөр байр авалж аваад өөрөө сайхан амьдрах байсан ч бил. Хинч мэдхэгдээ. За хинч мэдхэгдээ. Тэнцлэр тэгэл тэр хүний сонгосон зүйл сонгосон юм л байл доо. Манайхан тэгээд би одоо яг ингээд одоо ингээд ер нь бол ингээд том болж байгаа шүү дээ би. Тэгээ одоо яг нэг юм зан төглөв надад одоо яг нэг юм яг сууж эхэлж байгаа шүү дээ. Одоо яг ингээд өсвөр наснаасаа гараад бага наснаасаа гараад тэгээ одоо яг юм том надад нэг юм авир сууж байгаа шүү дээ. Тэгээ одоо жоохон ухаан сууж байгаа тий. Тэнгуут л одоо ингээд юмсыг арай юм өмнө нь болохоор ингэж хардаг байсан юм гэж би бодсон. Томрох тусам юмны ингээд наага деталь юмнуудын юм хардаг болчтой юм санагдсан. Өмнө нь болохоор хүн рүү биш үү? Одоо өмнө нь болохоор би яг энийг л яриад байгаа. Өмнө нь болохоор би одоо ингээд нэг өрөөнд орж ирээд нэг өрөө юм гэж хардаг байсан байхгүй юу? Тэгсэн чинь одоо ингээд нэг өрөөнд орж ирснээ дашаашна хин шавар алдсан байх хин шаврын надад цэвэрлэж болтгүй юм бахта. За шаврын цэвэрлэе гэдэг ч юм уу те. Тэг багтлаа ингээд орж ирснээ энэ цэцгийнх нь энэ нь одоо хаав нөгөө болонд байгаа нэг жижигхэн цэцгийг харъя л та гэж бодсон бол тэр цэцгийг хараад цэцгийг нь туслаагүй штэ гэж шууд хөрсийг хараад ингээд зүгээр ингээд мэдрэмжээр ингээд туслах мэдрэмж орж ирээ гэдэг ч юм уу те. Энд нэг тэр юунд нь одоо нэг хог байна гэдэг чинь нэг юм юмсыг ингээд нэг юм анхаардаг болцсон юм шиг санагдаж байгаа байхгүй юу? Тэгээд тэг ер нь бол ингэж юм нэлэнхүүд нь хардаг байсан. Тэгвэл ингээд зориг морилгоо дараагийн 10 жил мэлд их 10 жилийн дараа би ийм хүн болцсон байна мэн энэ гэж боддог гэсэн байхгүй юу? Одоо болохоор яг юм өөр. Одоо яг ийм юм болгох нь ийм деталь зүйлүүн эсвэл нэг ийм одоо чиний яхаар гүн рүү илүү орж хардаг болцсон байгаад байгаа юм шиг байгаа. Учрыг ойлгох гэж энэ юмсын учрыг ойлгох гэж. Тэгээд ийм том ийм төлөвлөгөө байхаа байталсан. Тий. Одоо за энэ сарын хэрэглээ ийм байх юм гэд
байгаа юм чин дараа сард би нэг иймэрхүү олох хэрэгтэй юм байна гэдэг ч юм уу тэ нэг юм ойрхон. За энэ 7 хоногт ийм юм төлөвлөсөн юм чин дараа 7 хоногт ийм байх юм байна гэдэг ч юм уу нэг ийм ойрхон болцсон байгаа байхгүй юмнууд маань надад ер нь нэг юм. Наачин болыг чиний хувь хүн амир тийм онцлог юм шиг байх шиг байна. Тийм ээ. Ааха. Тийм би ер нь надад тийг санагдаад байна. Ер нь бол би бол харин амар detail зүйл дээр анхаардаг байж байгаа. Одоо ингээд амар ингээ ерөнхийлдэг болсон. Оо тийм үү. Ер нь бол ингээд detail зүйл анхаарад ахаар бас амар ядардаг. Амар их тархин хитрхи их юмд ажил нөгөө нэг хэрэгцээгүй юмудад тархи амар их ажиллаад байдаг. Detail юм дээр анхаарад ахаар. Тэгээ ингээ ерөнхийд нь ийм байх юм бол тархич тайван, биеч тайван тийм байт. Сэна. Бидтэй бас юу юм бэ? Ер нь л деталь хард юм байна. Чи гэдэг ер нь угаасаа л тийм деталь дээр тархич амар ажиллаж шít. Юм ингээд ямар нэг юм ингээ ярилцаад ямар нэгэн одоо яадын зүгээр нэг одоо сцен ингээ тавихуулаа гингүү чи ингээ детайл юмнууд яриад байдаг. Тийм ээ. Яг тэгдэг. Тэгээ би бас амар детайл нэг байдаг байсан. Тэгээд одоо ингээд том болоод ингээд зэрэггүй ингээд ерөнхийлүүд ингээд ерөнхийд нь ингээд за ерөнхийд нэг юм байх юм байна. Чардаг болст. Би бас ийм өөр л айч байх юм байна тий. Тэгээ магадгүй би тэгээд өсвөр насндаа амар happy аз жаргалтай хүүхдээс маш магадгүй. Ерөнхий хардаг байсан болохоор юм. Ерөнхий хардаг байсан болын бодохгүй ингээс хаагаад ингээд тэг би яг 10 жилээ төгсөөд бүр миний өмрүүдлийн амьдралээс. Тийм үү. Би яг ингээд нэг цагийн ажилтай тэр нойрооны цагаар ажилдаг. Баарнд ажилдаг. Паб мап тиймэрхүү юмд ажилладаг. Тэгэл яг ингээд нойроо хандлуунтна. Тэгэл нойроо хандлуунтаа тэгэл цааванда угаал, хоолундаа угаал энэ тэргээл ингээд өдөржингөө юм ингээд хийж агаал тэгэл орой 6 гэхэд ерөөхдөө ажил дээр очсон байх хэвээр ер нь бол 8-8-аас ер нь ажил их баг 9-10 гэж хүмүүс очиж мэддэг ч юм. Тийм. Тэгээ нэг 4 мөрөөгөө дуусчдаг. Тэгээ нэг юм гэрлүүгээ нэг юм үүрээр жоохон юм халамцсан. Жоохон юм баясалтай. Гэрлүүгээ халууч малхаж байгаа надад амар гойсон нэгтэй заяа. Тэгээ нэг гудам ингээд ер нь бол хоосон байгаа ш таах. Тэгэл ингээд доо мууга чангалж мангалцсан ингээд гудамжаа бүчгэлж мэдгэлээл яваач ч юм уу доо мууга чангалуулаад явдаг магдаг. Тиймэрхүү юмнууд надад ийм амар гоё байсан. Тэгээд яг тэр жилүүд надад үнэхээр гоё байсан. Надад ингээд би буцаа тэр амьдралаар амьдрахыг хүсэж байна уу? Хүсэж байна гэж. Тийм үү? Үгүй хүсэхгүй. Одоо би дийлэхгүй гэж. Одоо ингээд нэг хитгэн цаг ингээд 8 цагаасаа ингээд нэг юм 7:30 минут унцахад л ядраад байгаа юм чи гэсэн. Амар сонцоо нэрнгээсээ ингээд 8 цагийнхаа нойрыг авах гол үнэхээр ингээд бүр ясархаад бүр нэг ядраад уур хүрээд бухимдаад ингээд одоо өсөж чадахгүй штэ. Өсгөөр л уур хүрээд ягаад ч юм шээсэж барьж чадахгүй гэж. Базааж барьж чадахгүй гэж. Үнэ. Жоохон шээс Хинасаа хүмүүсээ 60 настай юм уу? 60 настай үчиг байхгүй шүү. Йоо. Тийм арчаагүй ч гэж. Нэр арчааг болж байна уу? Йоо. Үедээ 60 настай хүмүүс чинь харин ч одоо тэгэл бараг 5-6 цаг л онцдог үстэй. Тэд нар чи амар бага нойртой болчихдог шүү дээ. Одоо дээш настангуудаа хаарагш, амгаахыг хаарагш. Тэд бодлгүй дээ. Тэд бодлгүй нэг 20 жилийн дараа л нэг 5 цаг унтдаг болсон юм шүү дээ. 3 цаг унтахгүй бол шоудаалтай бас юм бэкап хийх юм шүү нэг юм. Тэ Comeback хийгээд байгаа юм шүү. Йоо. Хитрхи унтаад байвал унтахна цагаас хасагдаад хөгшрөөд унтаж төвлжүүл яах юм гэж. Би тэрэндээ амар итгэдэг шүү дээ. Манай 10 жилийн багш заяа. Биднэрт ингэдэг байсан цаа. Ангийн шалыг угаалгахын тулд ингээд та нар ингээд амьдралдаа шал угаах тоогоо багасгахын тулд өнөөдөр ангийнхаа шалыг угаа гэдэг байсан заяа. Тийм хүн ингээ амьдралд ингээ тийм шал угаах тоотой ирдэг гэж байгаа байхгүй юу багш маань юу. Яг тиймтэй адилхан заяа. Ингээ та нар ерөө энд одоо шал угаахгүй байх юм бол цэвэрлэгч болно шүү гэж.
Насаараа шалуугаа гэж үгүй. Тэр шиг. Би бас тэгж боддог. За нэг юм юмс нэг юм хэмжээ хязгаартай байдаг гэж боддог. Би бас итгэдэг. Шалуугах гэдэг тэнэг жишээл болохоос ер нь бол үнэн баха. Миний амьдралын бас философи нэг шүү. Би бол нэр насаараа шалуугааж ин за. Тэгээ хизээч дуусахгүй л ах. Тэр маань тэгээд нэгтгүү тэрэндээ нэг юм зүгээр бат. Гэтэ би ингээд ийм юу хийж байгаа юм шиг юм exchange хийж байгаа юм санагдаад тахгүй надаа. Шалуугахаар уу? Тий. Яг ингээд аяг угаах тооноос хасж байгаа юм шиг. За. Би ингээд тэнд ингээд аягнууд овоорч таа. Гэтэ би шалаа аваачих юм бол хэнийг аяг угаа. За. Тий. Тэгээ яг нэг байлгүй солилцоо гэдэг байгаа юм. Тэгээд яг ингээд тийм ээ. Миний аяг угаах тоо шал угаалтын нэг тоогоор хасагдах хэвээр. Яг би яг тэгэж нэг шал угаалтын 112 ч юм уу те. Би болохоор аяг угаа шалынхаа тоог хасдаг. Аяг ямар ч асуудал уудаг. Гэтэ би шал угаах амар дурггүй. шал угаах дуртай аяг угаах. Сонин дээ хүмүүс яагаад энэ сонин байдаг вэ наа? Юм хачин. Йой. Гэтэ ингээ шал угаах чинь нэг тийм нэг төрлийн үйл гэсэн шүү дээ ингээ. Читэр талаас сонсч ирсэн үү? Шал угаах уу? Тэгвэл шал угаах уу? Би шал угаах. Оо shit, ямар их үйл вэ? Үүлтэй юу ингээ нэг юм grounding meditation гэдэргээ тэгдэж штэ. Газардуулах бясалгал шал угаах урд юм билээ. Яагаад? Шал угааж байгаа болохоор. Одоо ингэ битгүй ингээ яа тийм бэ нэг тийм spiritual юм сүнслэг нэг юм шуландлаг юм явд юм шиг байна. Ингээ шал угаахад ингээ. Ямар хачин юм. Тэрээс ингээд тэгээ ингээд нөгөө шал угаахад чинь ингээ хүн ер нь ингээд одоо ингээд нэг тийм бясалгалын төвшөнд очичтэй юм байна. Тэгээ шал угаагч тэр одоо тоос ирчих тэр ингээд юм цэвэрлэгээ хийхэд ингээд ингээд биеийг хөдөлж байгаа, бие мэдэрж байгаа. Тэгээ ингээд тэр шалан дээрх бүх тоос ингээ юуг ингээд авна гэд ингээд бүгдийг харж байгаа, мэдэрж байгаа. Тэгээ бас хажуугаар нь толгойд бодол яваад идэв штэ. Тэгээ ер нь бол нэг тийм төрлийн нэг юм бясалгал юм байлээ. Сүнэн байгаас тээ. Тэгээ ингээд одоо санаж нуу одоо ингээд кино менон дээр ингээд уурлахаар ингээд цэвэрлж мөрөглөдөг юм цэвэрлж мөрөглөд ингээд багтах хэрчиж мэрчээд байдаг шнэ. Тэр чинь тийм учраас энэ цаанаасаа тайвшрал өгдөг. Бас нэг үйл сүнэн байгаас тээ. Тэгээ ингээд сүултээ ингээд шал угаах надад амар юм ялны санагддаг болохоо би сүултээсээ би газар дуулга бясалгалаа хийлээ. Шалны хайлчрыг бүш шал угаах. Тэг бүр мөхөж угаах бүр сайн гэшнэ. Мөхөж угаах. Ингэж угаах. Би тийм тэгвэл тийм юмнаас юм хата. Би юм дээш юм ингэж угааж цэвэрлэх амар таагүй заяа. Тэгээ би яг ингээд өмнө нь одоо нэг солонгост одоо ингээд жижиг юм кавдрахад амьдарч байгаа шүү дээ. Тийм болохоор нөгөө нэг юм шалны модод ямар ч хэрэг байхгүй. Тэгээ би ингээд дандаа ингээд мөхлөхөд ингээд арчдаг. Ер нь өдөр болго арчдаг гэсэн шалаа. Йоо ямар ажилтай хөхт. Гэхдээ харин тийм би нэр шал угааж 0 цэвэрлэх түнхээр нэг юм ял шиг санагддаггүй. Сонирхолтой юм. Тийм. Ер нь ингээд зүгээр л хийждэг. Тийм. Тэгэл ингээд шалаа ингээд арчаад угаачдаг. Тэгэл ингээд ер нь мөлхөөл дандаа арчдаг. Тэгээ би 0-охоо шал малыг дандаа ингээд мөлхөд арчдаг. Тэгэхээр нөгөө нэг яалч хүний сорторны артал марталтай байгаа. Нэг наан цагаан үс юм өс мөснүүд ингээд алга болоод яг юм гарт мэдэрдээд нүдэнд илүү ойрхон харагдаад байгаа болохоор ингээд сайн цэвэрлээ. Тэгээ шалны альчуур арчичаад хальт арчичаа ингээд орхичин гот лаалч хүн гэдэг байгаад байдаг. Ахаа. Тэгээ ингээд яг юм ингээд арчичаад яг ингээд хумаад ахаа ингэж аваад тэгээ дахиад үлдсэн дахиад ингэж алчуураараа хумиж чаад оо тийм ээ яг нэг юм тийм мэдрэмж донтой. Би бас яг тийм донтой. Би бас яг тийм амар донтой болохоор би ядраад байхгүй тэр донгосоо. Нэг ихлүүлчих юм бол би зогсдоггүй байхгүй ингээд галзуу солиотой юм шиг ингээд бүх юмны ингээд бүр цаашаа нороо гүн рүү орж ингээд цэвэрлэгээд байдаг.
Амар их цаг хугацаа зарцуулцдаг. Өдөржингөө гээ зэрүүлдэг заяа. Тэгэл ингээл нэг ингээл тоос арчичаал. Энийг арчичээ гэл ингээл ухаал. Энийг ингээд зэгцэлчээ гэл ингээл зэгцлээ заяа. Тэгэл ингээл бэжангууд ингээл өшөө шалаа байх хэвчтэй штэ гэл тэгэл ингээл тоосоос оруулаад. Тэгээ ингээл шалаа угаагаал. Тэгэл ингээл бэжангууд ингээл нэм алчуур халтар харагдалаа. За энэ алчуур аваач алчуур аваагаал. Ээл алчуур аваагаал ээжсэн чинь нэг карант халтар харагдал. Гэл каранта ингээл угаагаал заяа ингээд. Тэгээд нэг өдөрт өнгөрч дуусчдаг. Бүхэл өдрийн турш зөвхөн цэвэрлэн зарцуулсан байдаг. Тэгээд тэрнээсээ би амар хасширсан өөрөө. Тэгээд ингээд зайлсхийгээд идэх гэж байгаа. Тийм ингээд сонирхолтой хүмүүс ингэж ярьдаг ч тийм. Манай наачтай ажиллах. Манай наачтай ажилтай гэж ирээд идэх. Би тэрийг бол бас гахаад идэх. Тэгээ юу гэсэн юм бол ажилтай ажиллах үү? Намайг ингээд ажиллах үү гэдэг тийм. Тий, намайг ингээд ер нь бол аамаа. Чи ажилгүй шүү дээ. Ажиллах үү Гэдэг шүү дээ. Ажилгүй шүү дээ. Яг үндэ ажиллахгүй л дээ. Гэтэ би бас ажиллахгүй биш гэж өөрийгөө боддог. Ажилтай гэж боддог гэж юу? Тэгээ ажилтай гэж боддог өөрийгөө. Наг ажиллахгүй гэдэг юм. Тэсэрнээсээ аюу сонир. Би ингээд бодлоо л та. Би болохоор одоо ингээд 10 жилийн даваагаа 7 хоногт нэг угаац хэлдэг. Тэгээ би галтгооны гарны альчуур юуны угаалгын өрөөнд байгаа гарны альчуураа бас 7 хоногт нэг ингээ угаадаг гараараа. Тэгээд ийм нөгөө нэг ширэмээрээ харцдаг тийм альчуураа бас би ингээд угаадаг. Тэгээ би ингээд плетик ингээ муухай байлгах надад бас эвгүй санагдаад болохоор ингээд хоол би хоол хийсэн ч би хоол хийгээгүй ч плетик муухай мал би ингээ плетик харцдаг. Тэгээ ширээ муухайхыг би бас ингээд харж чаддгүй. Тэгээ би ингээд ширээнийхээ ингээд хоолтой нэтрийн мөрмөч юм ийм масгачдаг юм хоолой ширээ ерөн жоохон бохироодаг штэ. Би ингээ харцдаг байхгүй даа тэрийг. Тэгээ би ингээ хогоо айгуух шүүрждэг, шалуу айгуу сайн угаадаг. Тэгээ ингээ 0-д орчих юм бол бас яг ингээ гараа ингээ арчиж угаадснаа карант ингээ жоох уусан бостой юм болчмол би ингээ карант ингээ л угаачдаг. Тэгээ ингээ яг 0-д бол ер нь бас ингээ баг нэг өнжил арчдаг. Тэгээ бас тэгээ шалаа ингээ арчдаг заяа. Би ингээ өөрөө ингээ ажилтай гэж боддог байхгүй. Тийм бол ингээ манай найз залуу манай ээж мэж юм өвөө намайг ингээ ажиллах уу гэдэг. Чи удаг гэхдээ ганцаараа амьдэрдэг болсноосоо хойш тийм болсон уу боддоо? Үгүй. Ганцаараа амьдрахаас өмнө ч гэсэн тийм байсан уу тийм? Тийм. Би яг ингээд ганцаараа гэрхэнтэйгээ амьдэрдэг байхдаа хүртэл би ингээд одоо ингээд эрэгтэй хүмүүстэй ингээд хамт амьдарч байгаа шүү дээ. Одоо манай ахгаа бага тэгэн гол ингээд суул дураа босохгүй ингээд шийддэг. Тий. Тэгэн гол ингээд нөө суул дор дээр ингээд шийсний тусал мосл ингээд үлдчихдэг. Тэгэн гол эрэгтэй хүн босоогоороо шийхэхээр нөгөө нэг таалан дээр шийснүүд нь үсрээд тэг яг нөгөө нэг юм юу байгаа штэ. Суул дорны таг байдаг штэ. Таг руу битүү шээс болдог байхгүй юу? Тэгээд тийм тэрийг би их болохгүй тулд ер нь бол өнжөөлнийг арчдаг. Өнжөөлнийг юм нацсал битэг ямар янз бүрийн юмар ингээ арчдаг байсан байхгүй юу? Тэгээд би нойлоо ийм тухтай хэрэглэхийн тулд ийм дандаа өөрөө тэрийг зөвлөв. Нойлоо би бол 7 хоногт зоохтой нэг хангалттай зөвлөн залхуурлаа гэхэд л 7 хоногт нэг зөвлөдөг. Тийм эсэм байхгүй юу? Тэгээд 10 жилийн даваагаа би нөгөө нэг юм сони юм хашламтгай штэ ер нь. Ингээл тэгээд би 10 жилийн даваанаас бас яг ингээд ийм ер нь нэг юм аюу хашламтгай. Тэгээ яг ингээд нөгөө 10 жилийн даваагаа удаан угаахгүй байх юм бол би ингээд бас нэг юм биемээ захнаал бондор улаан юм гараад байдаг байхгүй. Тийм болохоор би бас ингээд яг 7 хоногт нэг яалтчгүй л юу гаваадаг 10 жилийн даваагаа. Тэгээ бас дэрэн мэрийн ингээд дэрлээ талэр ингээд өсч ингээд өөрсөө тослыг ялгаруулж байгаа унтж байхад хөлс гарч байгаа нүүр аим шиг болж байгаа шүү дээ. Нүүр баян хурж байгаа. Тэгээд ингээд тэг би орны тэр нөгөө юу дэр мөрнээс амар шижиглэл мэжиглээд байдаг байхгүй. Тэгээд дэр мөрийн хоёр нь бол баян гот. Яг хуу хүнжлээ бол өөрөө хийдэггүй. Дандаа гэрийнхнаараа ялгдаг байсан. Даавгаа угаачдаг. Тэгээд аяга угаадгүй зүгээр аягны алчуун умах өнөр авчдаг штэ. Тэр мөр амар хэцүү гэсэн би ингээ өглөөл угаадаг байсан зөө. Та одоо ямар заа юм ийм ширээг арчаад надтай ширээ тэр чигтэй муухай нэрт олчлаа марчлаа гэдэг юм. Тийм байсан байхгүй. Гэхдээ би бас юм ерөнхий юм гэж ингээ цэвэрлэхгүй. Одоо миний өрөө бол хувцс мувцсаал ингээд
сандлын одоо энэ төслэг дээр байж ийн ширээн дээр байж ийн орны буланд байж ийн гэдэг ч юм уу тий. Тэгээ ми ширээ мөрий одоо ингээд амар олон цаас маас нэг юм замбраагүй юм шиг байгаа. Замбраагүй юм байна л да. Тэгээ бас чиний хийдэг ажлууд чинь хүний нүдэнд харагддаг ажлууд биш болохоор тийм юм байна. Тийм л юм. Нөл угаах нь бол зөв гэхдээ тэрийг бол хүнийг анзаардаггүй л байхгүй. Тийм юм байна. Тэ намайг амар ажилгүй юм байл. Тэг яг би хоол руу ерөөс орд. Тэг хүний нүдэнд ингээл галт тогоонд ингээ байж игэл юу хүнд ажилтаа гэдэг юм. Галт тогоонд байгаа хог мөгш үрсэл явах юм ажилтаа харагдаж штэ. Амар хацсан тий. Тийм штэ. Ер нь хүн ажилтаа гэж магтж байна гэвэл чи сайн ажилтаа юм шиг харагдсан байна л гэсэн үг. Яг үнэн. Би тэр үгэнд амар дургу. Намайг бас ажил үйл гэдэг байсан. Тэнгүүд би ёо. Ээжээ хэрвээ та үзчихэв л гэхгүй. Яадаг байснаа. Ёо бүрс. Ингээл амралт болоод ингээл би өдөржингөө гэртээ ингээл байх болоод тэгэл ингээл ээж нав дандаа амтлан заяа. Чи ингээд хоолоо хий, шалаа угаа, гэрээ цэвэрлээ тэргээл баахан юм даалгар өгч яваад өгөн заяа. Тэгэл өдөржингөө ногорч гівч байгаа л ээж ирэхээс цагийн өн босол гяс ингээл хийдэг байхгүй бүгдээ. Тэгэл би бүрст амар хичээдэг шалаа амар угаагаал тоосон шоруулаад стайтан уугаал хоол мол ингээл хийгээл тэгэл тэнгүүд ээж хурж орж ирээл зүгээд ингээл хараал. Шалаа уус юм уу? Уус штэ гэл тэнгүүд ингээл тэр таагүй. Хэл хангууд нэргээс авах. Би тэгэл өшөөтгэл. Тэгэл ингээл аяатаа ингээл хараал. Гэлэн чи дутуу бацсан юм шүү. Юу нэ таам угаасан штэ гэсэн чинь энэ юм алдсан байна гэл. Йоо. Энэ яг юу санагдчихлаа надаа. Би одоо ингээл хоо ингээл сурах гал ингээл янз бүрээр ингээл өвдөж байгаа байхгүй юу? Тэг ингээд сайн зүйл хийхээр сайн байна гэдээ дурамшуулдаг хоол мол өгч байгаа штэ. Тэгсэн чинь би яг шал угаах юм ял шиг юм ямар ч мэдрэмж өгөхөө болсон нь яг бас ээжээс болсон юм шиг байна. Ер нь бүх цэвэрлэгээтэй холбоотой асуудлууд бол ээжээс өвлөгдөө ирсэн байдаг шүү. Тийм тэгээ би ингээл яг ингээл гэрээ цэвэрлжээл шалаа угаачаал байж ангуутал ээж орж ирээд миний ох ямар мундаг шалаа угаац юм уу гэд би. Угааж л яддаг шүү. Гэсээрээ цаана нэг юм. Тэгээ намайг урамшуулад байдаг гэсэн юм шал угаахлаар. That's why. Тэгм готл би ингээд угааш нэг угаанаа чамраг. Тэгээ ингээд яг юм урам тэрийг ингээд дараа нь ингээд тайд орж ирэхэд нь тэрийг хэлхийг би мэдчихээ. Баярлах гэдэг шүү. Тий, өөрийгөө ингээд бас юм эго мэд идэж байгаа юм байна шүү дээ баг. Тэгээ юм юу ч болоогүй юм шиг тий 3-4 угаац хөлс бас асгарулсан. Тэгсэн юмсаа юу ч болоогүй юм шиг. Миний охин шалаа угаац юм. Угааж л. Яг тийм ээ. Ээж бас намайг урамшуулдаг байсан. Гэхдээ яг үндэ урамшуулсныхаа дараа тэр хэсэг тог байна гэж хэлдэг байсан болохоор ер нь бол надад урамшуул нэг суугаагүй юм байна. Тийм байна. Ээж болс нэрээ бодоход хэлдэг лээс юм орчээд миний охин тэгцэм үү гэтээ тэнд жоох хог байна гэдэг ингээд буурчтай урамшуулсан. Тэнгүүшээ миний дурсамж шууд тэр чигтээ шинээр бичигдэж байгаа байхгүй юу ингээд шууд орж ирсэн. Урамшуулж явах гэдэг тэнд хог байна гэж хэлдэг юм шиг санагдаж байгаа. Яг үндэ тийм байгаагүй юм байна. Бодсон чинь гэтээ тийм мэдрэмж өгч чинь надад. Тийм. Угаасаа нөгөө нэг муу мэдрэмж чинь юм илүү хүчтэй орж идэг болохоор дурсамж нь зүгээр ингээд шууд орж ирж. Тэгээ шууд хүндийг ядж яхад нь дурсамжаа ингээд дахин шинээр байнга бүтээж яадаг. Тэгээ ингээд бодит байдлаас ингээд холдуулдаг. Тийм л юм байна. Тэгээд ээж ядж яхад нь яг юм OCD-тэй юм шиг ашигладаг. Тэгээд яг ингээд хэлхин сахтаал байд юм шиг үе. Одоо би яг ээжийн өнцгөөс харж байгаа байхгүй яг ингээд өөрийгөө хэрвээ ингээд маа дүү мүү ингээд шалмал цэвэрлсэн байх юм бол ингээд станинд юм гоё юм бэ шигэр цэвэрлсэн юм уу яалч нүдэнд хог ороод ингээд хил цахтаад ингээд та тэр нэг жоох юм байна гэл хэлчих юм бол дуус. Тийм шүү дээ. Бодоод хаа тийм биш юм байна. Йоо тийм биш юм байна. Яг ингээд шал малаа дүнгийн цэвэрлээ дуусчингууд за яг ээж ингээ шалын очив барьсан. Тэгээд би
Ээж та яах ч юм шалмаа бацсан шүү дээ гэхгүй. Ээж нэг юм арчаад байгаа. Shit. Одоо би яг тэрийг нь өглөөд авсан. Тэгээд юм цэвэрлэх юм бол зогсож чадахгүй нэг тийм амар цэвэрлэгээний бүр донтой болцсон. Ёстой аим шигтэй. Гэтэ ганцаараа амьдрахын давуу тал нь надаас өөр хинч тэр гэрийг заваартуулахгүй. Тий. Болохоор яг ингээд нэг цэвэрлэх юм бол ингээд цэвэрхэн байгаа л хэдэг. Тэгээ ингээд тост арчих юм бол арччихна. Байж л юм. Миний хамгийн дургүй юм тоос арчих. Тийм үү? Би үнэхээр үзье яддаг. Яаж ч л ингээд тэгээ яалч бас ингээд тоос арчилтаас хүний нүдэнд нэг юм анзаарагддаг юм шүү. Тэгэхээр би тэр тоос арчилтаас юу гэж урамшуул авч байгаагүй. Тийм болоо болсон би шүү. Тэгээ яаж л жижиг сажиг юм амар ихтэй аав ингээд арх юм коньяк ямар ч тиймэрхүү юм ингээд цоглуулдаг. Тийм юм дотор сервант дотор арчих болцтой. Тэгээ ингээд хар ингээд тавилгатай бол дуу устдас. Баян шүү. Тэгээ жил ингээд монголчин амар хуурай. Тэгээ нэг юм амар ядгатай. Арчаал тоос, арчаал эргээл тоос, арчаал эргээл тоос. Гэтэ ер нь яг тийм ээ. Яг ингээд нэг юм нүдэнд ингээд анзаарагддаггүй ажил хийдэг хүмүүс надад амар хэцүү санагдсан шүү дээ. Ингээд мэдрэмжийг аваад тийм ингээд тэр хүмүүс ингээд их урамшуулагдахгүй. Гэтэ ингээд амар их хөдөлмөр хийж байгаа тий. Яаж тэр хүмүүс сэтгэл готролгүйгээр ажил хийдэг байна? Би ингэж гараад энийг аваад өөрийгөө хараадах гэсэн. Амар тохгүй. Би одоо дараа нь үнэхээр л үсээ угаахгүй хатгалж байгаа л ирэхээс. Үсээ угаахгүй хатгалж байгаа угаахгүй ирэх. Мартчих штеп. Тэгээд энэ тал руугаа хараад суугаад идэм бай. Чи угаасаа л надад л лаашаа харж ингэж ярьж байгаа ш тийм үү? Тийм. Ингээд тавьчих. Тэг хүмүүстэй амар confused л юм л. Аанзад харагдахгүй юм. Хит нэг цаг өгсөн юм шүү дээ. Тийм үү? Нэг удаагүй юм шиг санагдаад байсан шүү дээ. Тийм шүү дээ. Гэлцсэн байна. Тийм байдаг да цэвэрлэгээний хувьд шүү дээ. За тэр цэвэрлэгээний донд тийм байна. Хичэм эхний хамаарл ямар санагддаг вэ? Ер нь юмны хамаарал амар тий. Ер нь юмс хамааралтай байх уу? Гэтэ ингээд бүх юмнаас хамааралтай амьдарч байгаа юм шүү. Чамд хамааралгүй чи өөрийгөө ямар ч юмнаас хамааралгүй гэж хэлж чадах уу? Чадахгүй л дээ. Гэтэ хит тийм ээ. Бүх зүйлд хамаарад жаад гэтэ хит хамаарал гэж орж шүү дээ. Тийм бүх зүйл уусаал хамааралтай. Хоолны хамааралтай шүү дээ. Тийм. Хоол яахгүй л бүчин шүү дээ уусаа. Тийм. Тэгээд тэр шиг хүмүүс ингэ арх уухгүй л humor санагддаг. Тийм. Яг ингээл өлсөөл нэг юм уур хүрээл бухимдаал тэгэл ингээл хинтээ чамаагүй хараар гээл эсвэл ингээл бүр бүгдийг ингээл алчмаар санагдал нэг юм амар юм балмад болдог штэ. Тэгээ өлсгөөрөө. Тэгэхээр яг арх уухгүй байх юм л тэгтэл санагддаг байна. Тэс хоолны хит хамаарал бас байна. Тэгээ ер нь юм хитрхээр ер нь бол хор болно. Амар. Та гэхдээ ингээд архийг ингэж ажиллах юм шиг санагдсан шүү дээ. Ингээд нэг юм яг шинжлэх ухааны хувьд подкаст сонсохгүй ингээд хүн архи уугаад ингээд согчоороо ингээд нөгөө нэг дотоод хүүхэд нь гараад ирдэг гинэ нөгөө логик сэтгэлгээнийхэн тархиныхын хэсэг нь ундарчдаг ажиллагаа болчдөг. Тэгээ шууд яг ингээд нөгөө нэг ямар ч логик сэтгэлгээ шүүлтүүргүй тархины хэсэг нь үлдчихдэг. Тэр нь яг ингээд дотоод хүүхдийн чинь зан чанар гараад ирдэг гэж байгаа байхгүй. Тийм шүүлтүүргүй ажилдаг, шүүлтүүргүй авиралдаг. Тэгээд тэнгуут яг ингээд надаа ингээд нэг юм хүн яа ингээд архиугаад согтоод хараа ингээд өөрийгөө мартаад байд юм санагдаад. Тэг ингээд
би ингээ өөрөөсөө л анзаарсан маань тэрэлтэй. Ингээд уугаад ингээд согтоод ирэнгүүтээ ингээд одоо ингээ би өөрийнхөө ингээд одоо ингээ зүрхийг сонсоод ч юм уу те ингээ өөртөө ойрхон байгаа штэ одоо би. Тэгээд ингүүт ингээд архиугаа согтоод ирэхээр ингээ холтчдөг. Ойлгож байна уу? Ингээ өөрөөсөө холтчдөг. Муу Өөрөөсөө холтоод яаж чад. өөрөөсөө холдуулцдаг. За тэгээд тэр гарч байгаа авирны юу вэ? Чиний авир биш гэсэн үг юм уу? Тийм. Тэг тэр авир юуны авир вэ? Байха болчихжин гэсэн үг байхгүй юу? Тэр зүгээр л нэг юм одоо нийгмийн бүтээж байгаа ч юм уу? Эсвэл чамд ингээд тухтай санагдаж байгаа тэр зүйл. Ойлгож байна уу? Ойлгохгүй. Би болохоор хүн арх угаад согтоод гаргаж байгаа тэр авирыг тэр хүний авир гэж боддог. Тийм тэр чинь яг жинхэнэ шүүлтэр уу гарч байгаа зан чанар. За одоо бид нэр эрүүл ах үедээ би чамайг одоо ингээд өөдөж чарж байгаа муулчих юм бол энэ хүн намайг жоох ингэ бодчихно гэж бодоод ухамсарт ингээд зүйлээрээ ингээ хаацж байгаа. Тэгэн гутал уугаад миний ингээд одоо ухамсар ингээд жоохон дороотой тэглэн гутал нөгөө хаадаг байсан хаалт нэмгэр тэглээ. Яа тий юу минь яасан чи тэгээ яах гээд байгаа их гээд байгаа. Тэгсэн чи яа тий ингэсэн чи таалцъя гэдэг байгаа юм шиг санагддаг байхгүй надаа. Тийм тэгдэг. Гэтэ наад чинь бол ингээд гадна тал руугаа гаргаж байгаа одоо ингээд үйл хөдлөл зан явар байгаа штэ. Гадагшаа гаргаж байгаа. Би нөгөө дотоодын яриад байгаа байхгүй юу? Яг ингээд жинхэнэ өөрөөсөө холдоод байдаг. Төөрчдөг гэх юм уу? Ингээ улам л холдуулаад байдаг. Ойлгож байна уу? Тэгээд за тэр одоо чиний жинхэнэ чи байла. Холдчихлоо. Өөртөө эн чинь ингээд одоо чиний тархи чинь чиний дотор байгаа жинхэнэ өөртөө чинь ингээд нэгэн хинт нэгэн давтамжинд ингээд байж ийж чи сайн зөв байх байхгүй юу? Оюун санаа бие бэлтрийн хувьд ч гэсэн. Тэнгүүд архиухаар ингээд холдоод байдаг. Холдоод тэгээ энэ юу вэ? Эн чинь чиний тархи оюун санаа заяа. Эн чинь чиний сүнс гэх юм уу? Одоо чиний жинхэнэ бие доторх. Ойлгож байна уу? Эн чинь ингээд нэг байж би нэгээ ойлгож би нэгээ мэдрээд нэгэн бий болж ажиллаж явах хэвээр байтал ингээд холдчихдог. Тэгээд ингүүд энэ чиний жинхэнэ бие чиний жинхэнэ сүнс чамайг өрхөө авчиж болно. Тархич юм бол үлдэн штэ. Тэгээд холдож явсараагаад хитрхи их архиусаар агаад бүр ингээд тасраа явцдаг. Тэгээд ингүүт ингээд нэг юм сүнс нь байхгүй болчоор ингээд юу болчдөг. Махан би. Тийм амьд биш юм шиг болчдөг. Гэтэ одоо зарим хүмүүс бол ингээд арх ухаар ингээд авиралдаггүй штэ. Зарим хүн болохоор ингээд ийм амар авиртай байдаг штэ. Одоо ингээд лагсан согтуу тавьдаг. Хүн зоддог ч юм уу хараал өрөөл хилээл ингээд нэг эсвэл бүр ийм дэврэн хөөрүү одоо нэг ийм янз янз идэв штэ хүмүүс. Одоо тэр ингээд ийм гаргаж байгаа ийм характерыг энэ одоо яг үүжүүлэхгүй. Би тэр характерыг жинхэнэ болов. Тэр чинь бол тэгэл тэр хүн тухайн хүнд мэдэрсэн мэдрэмж тэгээ ингээд айдас одоо юу гэдэг тий тэр юмнууд нь зүгээр ингээд ил гарч байгаа гэж ойлгож байгаа байхгүй юу. Тэгснээс шууд яг хөө тэр жинхэнэ бэмэгтэй нэг хамаагүй. Гэтэ ер нь бол холдох тусмаа л ер нь бол ингэж холдсон байх тусмаа л ер нь бол муу авир муу зан чанар нь илүү их гарч ирнэ л гэсэн. Яа тэгвэл жинхэнэ өөрөөсөө холдсон байгаа учраас тэр зан авирууд гарч ирээд байгаа байхгүй юу одоо агсан цогтуу тавих. Хүн зодох ч юм уу тий. Хачаа. Би бол ингээд арх уугаад ингээд таксан тавиад цогт ингээд архинаас болоод гэдэг юм надад ингээд жоохон би тэрийг ингээд ойлгохгүй байхгүй юу? Ер нь бол арх утсан байсан болохоор ингэсэн гэдэг юм надад тас ингээд хэцүү санагддаг л да ингээд зүгээр л ингээд уг нь бол энэ чинь ингээд би тэр зүйлийг уух шийдвэр гаргасан. Тэр шийдвэрийг зогсоож бас чадна. Тэгээд тийм
зүгээр ингээд өөрийнхөө алдсан энэ алдааг ингээд шал өөр юмд чихээд байгаа юм санагдах байхгүй юу? Би арх уугаад хүн алдсан байсан. Тэгээд яагаад вэ гэх юм бол тасарсан юм би. Тэр гадаа ургаж байгаа модны буруу 3 дугаар сургуулийн урд ургаж байгаа модны буруу гэж нэг юм амар юм сонин санагдаад байдаг надаа. Контролоо алдсан байх мэдгүй би бол энэ арх уугаад амар гаргаад байдаг хүмүүсийг бол гахдаг. Хаанаас нь юунаас нь яаж ийм амар гарт юм бол энэ хүн одоо яг аль нь тийхэн зүйл юм бол аль нь яг өөрөх нь амарн юм бол тэг яаж зүгээр л энэ ус энэ шингэн зүйл энэ хүнийг ийм болгож чадаад байна. Би бас гахдаг. Тэгэхээр арх биднээс хүчтэй бидний оюун санаанаас илүү хүчтэй зүйл болж таараад байна гэсэн үг үү? Арх чинь хор штэ. Би чинь хордоод нөлөөнд нь согтож байгаа байхгүй юу? Тэгэхээр чинь зүгээр шууд хор уугаал өөрийгөө хорлж ийн л гэсэн үг байхгүй. Хортой учраас бид нар тэрэнд нь согтдог. Чи нөгөө нэг зарим амьтдыг мэдгүй зарим амьтад хортой урамдлыг идэж хаа явуулдаг гэдгийг тэрнтэй ажиллах. Жинхэнэ авир нь гарч ирдэг. Гэхдээ бас тэр гарч ирж байгаа жинхэнэ авир нь тэр хүн бас өөрөө биш. Fuck. Ямар яд багтай юм бэ? Тэг аль нь юм бэ? Арх ус үед хинж биш. Яа, штэ. No, надад бол тэгэхээр хац санагддаг. Надад бол зүгээр л амар хэцүү санагддаг. Би ингээл дээр гэртээ ингээд орой юу лээ? Нэг орой хүртэл хоёлоо нөгөө нэг зураг авалттай байж байгаа. Тэгээд брэнд шорж гэрэл мэрл яаж байгаа тарьсан штэ амар орой. Тэр өдөр ингээд гэртээ ингээд орох гээд чи нөгөө нэг том манлайтаа барьсан мчсэн чинь ингээд шаал сөхтөө заяа бүр ингээд шууд ингээд цагаан арх үнэртсэн заяа бүр битүү тий ингээд тогтож чадахгүй. Тий ингээд би ингээд нэг ямар жаажилж харъя гэж удааг уучсан ингээд жоохон ингээд харсан чи ингээд нүү шороо мороо болж болц заяа ингээд газар өнгөрсөн юм шиг ба. Тэгээд гисэн чи ингээд амар хэцүү харагдаж байгаа байхгүй надаа. Тэгээ ингээд нэг тийм тэр хүний ингээд биеийн дотор ямар нэгэн сүнс байгаа юм шиг санагдахгүй байхгүй надаа ерөөсөө ингээд байхгүй. Чи манай хажуугийн айл ихч байсан. Shit. Тэгэл би бүр яа ингээд нэг тийм тэгэж байдгийн алтлаас огтцсон, тогтож чадахгүй болсон тийм хүмүүсийг харахаар би бүр ингээд амар хэцүү санагддаг надад. Амар хэцүү санагддаг ёо. Зүгээр өрөвдөөд ч юм уу зүгээр. Би юм жоохон эсэргээрээ заяа бас. Одоо ингээд хүмүүс одоо ингээд сэтгэл готролд орохороо сэтгэлээр унахаараа сэтгэлээ засны нэг юм алкогол ууж мод тэ өнөөдөртөө санаа амар сонирм хоёлаа нэг пи уугаа юм уу тэ лайм сэтгэл санаа муу надад хамигдтмаар байна гэдэг ч юм уу надад бол тэр нь шал эсэргээрээ өгчлөлдөг. Би ингээд Солонгост ингээд амьдардаг байхдаа нэг хэсэг бүр ингээд амар ингээд унаад бүр ингээд бүр амар сэтгэлээр унаад тэгээд ингээд хүн хатан дээрээ толцсон хөхмээрэн гэдэг дээрээ байцсан. Тэгээд тэр үед надад октоосоо арх уух тамхи татах сэтэл ерөөсө түрээгүй заяа. Тэгээд ер нь л би юм гонхтой олцохороо ингэж арх алкоголны төрлийн хизээж ууж үзэж байгаагүй. Тэр чин гэхдээ амар зүг байна. Тэгээд ингээд сэтгэл санаагаар унж манаа тийм ууртай бухимдалтай ч юм нэг тийм хачин ийм үедээ би ингээд бас тамхи татчихаддаггүй. Миний ингээд би уламд ордоод байдаг. Улам уур хүрдэг заяа. Ууг нь чинь ингээд ялчгүй тэр нь бол над зөв юм санагдаж байгаа. Би ингээд ууралж байгаа. Миний дотор ямар нэг юм болж байгаа. Би ууралснаар өөрийнхөө биеийн эдэсүүдийг хүлж байгаа тийм учраас эн чинь арх тамхи хийх юм бол бас л миний эдэс ингээд үхэж байгаа штэ. Тэгэн гот тэрэн дээр ингээд тайд нэмээд ах юм бол ингээд миний бие муутах нь зөв штэ тийм. Тэгээ надад тэгэж үйлчлдэг байхгүй. Тэгээ би яг ийм тайван тэг ийм happy тийм ийм сэтгэл санаа өөдрөг ийм ой үедээ би ингээ арх тамхи хэлдэг. Яа.
Тий. Би амар хөөрж мөрөл ёо за амар гоё тийм өдрөх уу. Ийм. За нэг юм. За өнөөдөр амар тэнийг байна манай хэмэл түр юм гоё хоол идмээр эсвэл зүгээр л унтмаар санагддаг. Зүгээр л унтмаар санагддаг. Эцэн амар зүг. Тийм. Сэтгэлээ засгаж архит амир хэрэгэлчин гэдэл удлаа шүү. Удлаа. Арх хизээж дартуулна. Тий, арх хизээж чинь сэтгэл санаа дээрдүүлэхгүй. Уламд ортуулна. Улам хэцүү болгоно. Улам л бүх юмыг чинь даблтна гэснээс ш бол засаад байгаадаг юм рүүсөө байхгүй. Тийм. Тэг яг миний бас ингэ ойлгож байгаа юмнуудаар юу юм шиг байлаа. Хүмүүст ингэ тийм дээрч байгаа юм шиг мэдрэмж өгч байгаагийн би зүгээр хувьдаа тэгж бодсон шүү заяа. Одоо ингэ тамхи татах юм бол одоо бид нэг бүтэн амьсгаа авдаг те. Тий, амьсгалын дасгал яриад байгаа байхгүй юу? Яа, тэгэн гутал нэг тийм тайвширч байгаа юм шиг мэдрэмж авчиж байгаа. Уг нь бол тамхи татсандаа биш. Та амьсгаагаа аваад байгаа да. Тавьшаад байгаа юм. Бүтэн аваад бүтэн гаргаад байгаа. Ингээд гэл тий. Тэгээд тэрэндээ тайширдаг. Тэгээд оюун санаа яг одоо нэг зүйл рүү төвлөрч эхэлдэг. Тэгмээ олон ийм байцнаа яг ингээд суугаад татаад ингээд эхлэхэд яг зүгээр болдог. Тий, нэг зүйл рүү анхаарлна. Би яагаад ингэж тэр яагаад юм чи яагаад над руу ингэж уралж байгаа. Яагаад тэгж уралж байгаа. Би хэрвээ тэгж урлаг гэсэн бол яагаад гэсэн юм зихцрэл явагддаг ч юм уу те. Тэгээд алкогол хэрэглэхэд бас яг тэгдэг. Одоо ингээд эхний уулт эхний шот яг одоо тэр алкоголны амтыг нь мэдрээд тэг нэг юм амтны тухай бодоод ийм төр зүрийн сарнилын юм бодгоо илч сарнилт үүсдэг те. Одоо ингээд одоо хоёлаа ингээл амар бухимдсан нэг хүнийг муулаалаа уух гэж байгаа заяа. Тэгэл нэг газар ороод ингээл хүүтэн пиар захиалж байгаа л ингээл ярил гэсэн ингээл хүүтэн юм хүүстэ пиар ярил. Юу гоё юм сонсогдоод байгаа шүү дээ. Тийм бол нөгөө нэг муулах гэж байгаа бухимдж байгаа зүйл ингээд те 0.1 тэтэнд дойлч юм уу те хэдэн секундээр ингээд тэр пиавыг хараад байх болоо те. Тэгэн гутал энийгээр тайвширч ийн гэж бодоод тах шиг байна. Тэгээд ингээд уулаа гэж бодоход ингээд юм амт нь мэдрэгтэнтэй. Тэгэн гутал гоё орж ийн, муухай орж ийн, гашуун байна, эсгэлэн байна гэдэг юм мэдрэмжүүд шууд ингээд бие мах өдрөө орж ирж байгаа болохоор ингээд өөрчлөгддөг. Тэгээд магадгүй бас нөө сэтгэл санаагаар унахаар хүмүүс бас амттай юм зүм хитэх хідэлт явагддаг штэ. Тэр нь бас амтыг бас их мэдрэмтгий болчдаг. Амт мэдрэлтэй болчих. Тийм гутал тэрэнд нь бас ийм сарнилт үсгээд байгаа хгүй бодлоос нь. Тэг бүр тогтоод ирэх юм бол ерөөсөө юу ч бодгоо байж штэ. Яаж ингээд тэг өөрийгөө айтах авч явах вэ гэж бодгоос. Тэгээд бас ийм давардаг гэж боддог би хүмүүс. Одоо согтоогүй. Зүгээр би ууснараа энэ муухай үгийг хэлж болно. Би арх ууснараа энэ муухай үйлдэлийг хийж болно гэж өөртөө зөвшөөрлөг байгаа юм санагддаг. Уг нь бол тийм үнэхээр одоо тэр одоо тархиныхаа эсмис одоо юу гэдэг бүр ингээд чиний ярьж байгаа тэр салтмалт ч юм уу тийм юмд хүрэх хэмжээний тийм аюулыг өөртөө аваагүй гарнасээ тийм юм хийх зөвшөөрлийг өөртөө өгснөөрөө тийм хачаа маяг гаргаад байгаа юм шиг надад санагддаг. Нэг юм яа тийм би ууцсан юм шин би чамд хэлэн чи өстой ийм тийм яа тийм аа чи юу н ягаад тавч өмсдөг хэмбэ юм бэ гэх нэг юм шаал юм хотлаа нэг юм тийм яа тийм тэгээд маргааш нь яа тийм хамгаалч өөрийгөө яа нэг би тийг хэлсэн юм уу яа нууган чиний ягаан тавч надад амар таалагддаг байхгүй би яа тийг хэлсэн юм бол ямар тэнэг юм бэ ахнаа алсан яг ахнаа алсан би юусоо тийг затаагүй шүү за ягаан тавч амар гоё яг надад ийм хотлаа шал юм эвгүй санагддаг. Тэгээ ер нь л бол уусанж бай, угаагүйч бай хамаагүй хүний биед гар үүчлэхгүй. Аав над гараа. Савраа дат. Ер нь бол тийм ээ. Тий. Муухай. Баггүй. Тий. Хүн ер нь гэхдээ тэгэж контролоо алдаж авирлалтлаа удны эцтэй тийм согтуултлаа. Тийм тэгэл ах доо. Би бол тэгээд ингээд ойлгохгүй юм. тасартлаа ууж мууж л үдсэн.
заяа. Үнэхээр тэгээ бүр юм контролгүй бүр ингээд газар мазар энэ чиний яар дээр ингээд шороо мороо шаатч байгаа. За үтсэн байхгүй юу? Тэгтээ би гээд зарим зүйлс хүмүүсийг санахгүй нэ тэрээгээд ч юм уу. Тэгэл ингээд бусдаа ингээд хамт уус хүмүүсээс ч юм уу тэг ингээд асуугаал өөрийнхөө ингээд авирсан одоо ингээд яасан ясныг сонсоход би ингээд зүгээр л өөрөөгөө тэндээс авч хүн гай утахгүй гэсэндээ ингээд согтуу өрнөөсөө өөрийгөө авч яваад царай л тэр болж таарж байгаа байхгүй юу. Тэгтээ ингээд юм тэг хүн рүү хараагаалчлээ зодон зохио хийгээл тийм юм байгаагүй. Тэгээ би ингээд тэгэж өөрийгөө одоо юм контролгүй би ингээд орцморцондоо ингээд шатаар маргач лефт хүн ингээд мөлхөөр гарч марж байгаа байхгүй юу. Тэгээ маргааш нь ингээд сэрээд өөрийнхөө ингээд өмстөн утас байгаа байдал гэрлээгөө орсон морсноос сонсохоор би ингээд өөрөөсөө гутсан байхгүй юу. Ичээд ямар муухай. Үгүй би одоо хүн мөн үү? Тэ ухаан санаанд оюу ухаанд ухамсарт хүн мөн үү? Ямар муухай юм гэж бодсаахгүй юу? Тэгээд за би цагаан арх уугаад контролгүй ингэж тасардх юм байна. Тэгээд намайг ийм байхад надад муу зүйл тохиолдож болох юм байна. Тийм болохоор ингэж болохгүй юм байна. Дараагийн удаа би хүнд ийм аюул учруулвал яах вэ? Тэ одоо би зарим зүйлээ санахгүй байгаа юм чинь санахгүй байгаа бас юм дуудсан бол яах вэ? Амар гоцтэй. Тэгээд би яг бодсохгүй. За ингэж бол болохгүй маань энэ бол муухай юм байна. Тэгээд одоо яг ингэж муудаал мэддэг штеп үнэхээр гар хөл сулраал хила мэдрэл юм нааш ойрч болтол ингээл хөл сулраал тэ нэг юм унтчмаар юм шигтэй нэг юм ганцаараа хараа явчмаар юм шиг яг нэг юм мэдрэмж төрдөг штеп нэг юм ядраал туцаал би угаасаа цаанаас чи хэлээд өгөн цааш нэг юм ядраад одоо болооч өөж хэлдэг байхгүй дотроос те ингээ болоод өхөө дээлгүй нэ наа дархаа зогсоо гэж өөж чи маргааш өөрийгөө бод тэгээ тэд нар чинь ингээ амар хүхэл явж байгаа штеп би дотор те тайм болж байгаа эсвэл үүдмээрээ өвхөөл ихэд тархины эснүүд ёо тий тэгээ хөөх юм оршуулгын дээр ингээ бах эснүүд одоо зогсооч гүйж энэ дайна зогсоо аим шиг юм байна ёо тэгээд ер нь л яг нэг одоо тэгэж тасарч аим үзээ тэгээд одоо л яг юм контролтой яг муудаад ирэхээр болчиход та би гэхдээ бас амар сонио би бас өөрийгөө ер нь бол айгуу сайн ингээд одоо уужчихсан гэсэн айгуу юм контролдоо даваа явцдаг хүн гэж боддог байсан хгүй юу. Тэгсэн чинь би харин мартчихэж миний цусаар бүрээд цус гүдэм байлээ. Бүлээ гэж. Хөөрөө. Амар хөөрөө. Амар би бүр өрөөсөө би тэгээ тэр хөөрөө зан ингээд тодорхой хэдэн хүмүүстэй уухаар л гарч ирдэг заяа. Тэгээ ингээд 10 жилийнхаа найзуудтай уухаар би ингээд амар сонио би хамгийн дөрөв надад тасардаг. Тэгээд тасархаараа би тэдэрт агсан даймаа заяа. Бараг за энэ зодод идэв шүү. Оо яана. Тэгээ өөрөө тэргээ мэдхгүй санахгүй яг юу сандгүй тэгснэ. Тэгээ би ингээд өөр хүмүүстэй ерөөсөө тэгэж аим бие сул тавьж уудгүй юм шиг одоо ингээд бод. Би бүр нэг удаа ингээд би гэртээ өөрөө найзуудтайгаа дуудаж авчираад өөрөө парти идэж байгаа заяа. Ямар ч унтах хүнжил гуц өгөөгүй за. Гурлангийн газар унтуулаад өөрөө хоёр хүний том орон дээр газар. Тэгээд ингээд тэр гурав ингээд байж болох бүх юм ингээд дууссан. Бүр ингээд надаас өндөр том биетэй 3 хүү байхгүй юу ингээд гурлаа ингээд айтралцсан. Би газарт ингээд хүн орон дээрээс босоод та нарын газар унтсан. Хоцоод амнааш мэдчихэж. Чи өөрөө би зургийг хөөгөөд орон дээр утгуулах байсан шүү. Би зургийг түлхээд угаагаад байсан бохоо. Яа ямарсан оо. Нэг тийм согтолт гэдэг зүйл нэг тийм сонио. Тэгээ бас ингээд ямар алкогол уух тэгээ бас хинтээ хаана уух гэдэг бүр ингээд бүх шал өөр ситүэйшн болчихсон. Тэгээ ер нь л not recommended. Би бас нөгөө нэг
баар маарнд ингээд бүжгэлж мүжиглээл. Ууштай жоохон ингээд халаалттай байж тээ. Тэгэхээр би бас миний бүрээ тус гарч ирэх гэдэг. Ээл нэг хүмүүс ингээд хажууд ингээд нэг юм ядаргаатай бүжгэлдэг хүмүүс эджтэй ингээд хүчмэрэл төчмөлгээл цохиж мөхөөл тэгээд хамгийн уур урчдаг. Жоохон юм халаалттай юм л тий шууд түлхээд. Би нэг залуутай зодтолтонгаа алдчихсан шүү дээ нэг удаа. Эмхтэй тулдаал нэрээ. Цодтолтоогүй дээ. Тэгээ ер нь бол начиг ийм бүрээд цустай ийм авиртай байх юм бол бас дээ. Not recommended. Димил юм бэлээ. Ямар шүү. Өөрийнхөө таардаг энерги таардаг уух юм олно гэдэг бас амар гоё. Чи тэрийг олсон уу? Бараг Юу юм? би ер нь бол sparkling нэг тийм sparkling би ер нь бол юунд дуртай. Sparkling wine дуртай. Sparkling wine яа Сэнэн гом. шампанс. Йоо амар шартуулдаг юм. Би бол тэгэхээр ингээд амар дуртай. Тэр тийм ер нь sparkling юм уух юм аа л юм арай гоё. Гэтэ пиа биш. Чи цүсгүй гэдгээ сана. Харин тийм ээ. Тэгээ зүгээр яг юу ч уусан шаарддаг л та. Гэтэ ер нь бага шаарддаг. Тухайн үеийнхээ юм энерги юм гоё орж ирдэг нь бол тийм байд. Тэгээд пиа уух юм бол ер нь бол би нэг юм нэг амар гоёч байгаад байдгүй, нэг амар мухаач байгаад байдгүй. Гэтэ яг сэтгэл санаа нэлээ happy байх юм бол гоё happy болоод уучна. Яг юм Цагаан арх бол бас ер нь их хүмүүст нь санал болгохгүй. амар юу. Тэр бол үнэхээр амар баба үнэхээр заваа. Тийм. Тэгээд текила гоё. Текила дуртай. Би бас текиланд амар дуртай. Текилагийн ингээд өгдөг энержи бүр хай. амар гоё. Тийм текила. Гэхдээ хэтрүүч юусоо болохгүй. Тийм цаа чи бас огцом таслаа. Аха байхгүй. Ингэж явж байгаа бүх гэж Тийм шууд амар ингэж байгаа шууд энэ чигээр ангаа оноо. Аха. Амар аюултай. Тэр юм зүгээр үсрээл 2 шот. Тийм гоё шот. Тэгэл бүжиглэх текила бол бүжиглэхэд бол янз юм бицтэй. Тийм. Сэргээл авчдаг. Гэхдээ хэтрүүлж болохгүй гэдгийг санах хэрэгтэй байдаг. Тийм. Бүх юм хэтрүүлжлэхгүй юм би. Надад бол би бол тгий санагцсан нэг юм газтай одоо чиний хэлдэг шиг юм sparkling ч юм уу тийм эсцэн пив бас юм газ байгаа штэ. Яг тиймэрхүү алкоголнууд ингээд нөгөө шууд ингээд тахруу хөөрлөн очичдаг. Сүф гэл. Тэгээд ингээд шууд ингээд хөөрлө явагддаг юм санагдсан. Тэгээд тэнгуут одоо виски, ликор өдр ч юм уу тэднийг уухаар ингээд байранда байж. Тэгээд тийм аажмаар арай юм хамбал тий. газтай мөт шууд хөөрөө шууд ингээд явчихдаг юм санагдсан. Магадгүй бах тий. Тийм маягаар согтоодог бах. Гэтэ бол арх бол ер нь л нийтдээ нэг гоё зүйл биш ээ. Өөрийгөө нэг хэсэг аягүй их пивиг өмөрч байдаг байсан. Тэгээ бас тэр бас буруу байсан билээ. Пи өдөр болгон нөө ганцаараа амьдардаг бол тусдаа гарцсан ч өдөр болгон гэрлэг орохдоо 2 шиг пив авч ороод өөрийгөө тэгээд нөө би өстой юу архины хамааралтай биш юм шүү яриад аа. Пив ч үгүй юм байна. Гэлцээ. Тэгээд юм нэг амар ууч уух мөх дуртай. Тэгээд сүултээ ингээд оройны 2 пив амьдарч та байлцсан. Байсан. Тэгээд би өөрийгөө архины хамааралтай болчихно гэдгээ битэрсэн. Тэгээд зогсоосон. Тэгсэн ч бас гүзэг болчтой юм лээ их тухайн. Яа тийм байна. Тэгээд өдөр болгон бага хэмжээгээр хэрэгэлсэн ч гэсэн ер нь аль тэр ингээд хамаарал болчтой юм лээ. Чи тийм хамааралд орж үзчихсэн үү? Би бол үзчихсэн. Би бол амар тамхины хамааралтай л байсан. Заавал татах хэвээр юм шиг. Ни алт болцсон нөө. Тийм. Уг нь би хүсэхгүй байхгүй. Гэтэл би заавал татах хэвээр юм шиг санагддаг болцсон үе бол байсан. Тэр бүр юм өдрийн юм тоо мотой. Биш өнөөдөр би тоогоо гүцээ хийгээгүй штэ гэдэг. Нэг тийм хачин тэгснээ нэг юм
Бас нэг хэсэг юу яасан юм бэ? Би стресстэй тань мэн гэснээр тамхи татаад огсруулаад юм ойр хандаж матаад тэр нь зүгээр л стресséндээ ч зүгээр нөгөө нэг донтолт нь л явж байгаа байхгүй. Никотиний донтолт нь тэгэл татахгүй байгаа л болоо л. Гэтэ одоо яг юм юу юм байна? Нөгөө нэг юм өөрөө юм тамхи татдаг хүний хажууд байгаад тахлаар нэг анзаардгүй юм шиг байна. За. Тий. Одоо ингээ манай аав чи ингээ л уусаа гэртээ тамхи татчихдаг. Эхлээ би ингээ тэр үнэрт нь юм тасцсан байсан байгаа байхгүй. Тэгээд юм тамхи татдаггүй орчинд ингээ байгаад байсан чинь би ингээ тамхи татчихад ороод тэгэхээр юм амар эвгүй үнэр. Тэгээ ингээ нөгөө нэг амны хөндийн мөндөг бас айгүй эвгүй үнэр гарч мардаг. Тэг ингээл юм хувц өсөнд ингээд шингдэг тэгээ ингээд тэр нэг амар үнэртэй л гэдэг те нэг тийм гарнаас үнэртэх үнэр нь бүр амар гарнаас салж өгөхгүй юм тий. Тэгээ тэр үнэрнүүд нь ингээд ийм эвгүй болцсон. Тэгээ би ингээд ямар юм эвгүй үнэртэй явдаг байсан би гэж бодоод тэгээ ингээд холтоод байгаа. Тэгээ одоо ингээд гэр мөрт орон гол амар тэмх үнэртэй шүү. Бүү татчихдаг. Балкон дараа гарч татчих. Ямар амар ингээл. Шууд гэртээ татчихтэй юм. Тэгээ шууд гэртээ. Гэнг. Алаа шүү. Манай аав ээж хоёулаа тийм. Тэгээд нөгөө нэг юусаа өндөр нь. Тэгээ би нөгөө гадаа тамхитаад гэрлээгөө орсон чи манай хоёр юм анзаарахгүй байхгүй. Яагаад гэвэл тэр гэртээ тамхи татчихдаг. Өөртөөх нь гар хуруу үс гизгнээс тамхи үнэртэж байгаа. Тэгэхээр чамайг мэдэхгүй. Тийм болохоор би бүр юм амар юм зүгээр л үүдэндээ ингээл татчаал тэгэл орчдөг гэсэн за гэртээ. Вау. Тийм үү. Тэгээ ороо зүгээр ингээд амаа басаар зайлал тэгэл гараа угаасан болчоол. Тэгэл ингээд өнгөрчдөг. Тэгэл намайг ингээл байж удаачгүй гэрт хин нэг юм заавал тамхи татчил таараа заяа. Тэгэл тэр утаа надад угаасаа шингэн. Тэгэл намайг юм сэжиглэх юм сэжүүрг болж эхэлж байгаа. Тэгэл тэрийг нь үнэн хандчихгүй ш. Тэгэл тийм л байна. Сонирхолтой юм. Эхлээ манайхан та ерөөсөө санал арх тамхиг ерөөс санал болоогүй шүү. Муухай гэдгийг байн анхааруулж сонсож гэнэ үү? Муухай гэдгийг сайн сонс. Үнэрний муухайсан болохоор болсон байна. Ингээд танд ингээд үнээр амар тамхи татдаг болвол ингээд өөрийгөө нэг бүрчлээ үнэрлээд үзээрээ хувц хунаа үс толгоо хоруу юуник юм өглөө ингээд дөнгөс ирчээд ингээд юм үнэрэнд мэдрэг байдаг ш. Тэгэхэд ингээд цанц манцаа үнэртэхэд бол ингээд нэвширсэн тамхи үнэртчихэвэл ер нь багасгах цаг болжээ л гэсэн. Тийм. Ер нь бол багасгасан дээ шүү. Тэмээд архич гэсэн маргааш нь биенээс амар эвгүй үнэр үнэртүүлдэг штэ. Балер нагарны үнэр үнэртдэг тийм амар өмхий. Тийм өмхий үнэр юм ба штэ. Өмхий үнэр юм. Би нэг яг юуны үнэр юм бол гэж боддог гэсэн аахгүй юу? Өмхий. Нөгөө нэг шүнжэнгөө хордсон би чинь өөрийгөө сэргийхгээ хүрх юмтай. Тийм тэгэл тэр үнэр нь гадагшилж байгаа. Тийм. Амар хачин үнэр юм. Хүтэл эснүүдий чинь үнэр гэдэг байхгүй. Тийм ба штэ. Тэг ингээ усанд ороо шүд амаа угаасан байдаг тийм үнрээд амьсгалтай байсан гэртчихдэг юм. Муухай. Яста бэлэр. Сайхан тааруулаад гоё. Тэгүндээ насаараа их хөөхгүй тамхи татахгүй байна гэж бол байхгүй л ах зүгээр л зүг зөкстэй. Илүүл чадсан бол даасгаж чадан заа бас. Тэг ер нь тэрийгэл бодох хэрэгтэй. Ер нь бол октоос арх тамхи өөрөг чинь захираад ингээд байгаа юм биш. Яг тодорхой хэмжээнд тэр зүйлс одоо өөртөөхөө үүргийг биелүүлж байгаа. Уруу татж байгаа заяа, гжигдэж байгаа заяа. Нааш гэх нэг юм баа. Тэгтээ тэрнээс илүү хүчтэй нь уг нь бид нар ахгүй юу? Тийм штэ. Тий. Бид нар тэрийг чинь зохион бүтээгээд гаргаад ирсэн байна. Тэрийг ингээд хэрэглэх сэжүүрийг өөртөө олгож чинь тэрийг ингээд болох сэжүүрийг ч гэсэн бид нар өөртөө өгч чадна. Багасгах сэжүүрийг өөртөө өгч чадна. Ер нь бол боломжтой зүйл болохоор тэгээд энэс гарчдаг байна. Энэ харин тийм эсэн ч донтолцоод байгаа ингээд байгаа. Ер нь бол та нар өөртөө донтолцоод байгаа шүү гэдгээс анхаарах. Ер нь бүх юмн дээр шүү арх тамхи
Гэснээр утас ухалт Утсан байна. фестивал хамгийн амар донт тоглоом байна. Тийм. Гоё эрэг юмдаа донт яваад би одоо ч гоё эрэг юмдаа би өөрөө ч донт чадаагүй л байл та. Эрэг юмдаа донтно гэхэр чинь хүн ер нь донтолтоор л амьдрах юм байна дөө тий. Чин донтолтгүй байж чадахгүй юм шүү ямар ч донтолтгүй байж. Ямар ч донтолтгүй юм гэхэр чинь. Хашаа та подкаст хийхэд донтол болох шүү дээ. Нэрийн үү? Үгүй зүгээр. Үгүй гоо. Тэр ч Подкаста хийхдээ донтолттой хийдэг байх хэрэгтэй юу гэж байхгүй. Ийм донтцонтэй ийм 7 хоногийн 7 өдөр болж подкаст хийнэ гэдэг юм чичрээд өдөр болгон шинэ анги орж марж идэг тий. Йоо. Би жилийн дотор 365 ангит болоо зү. Эпизод 365. Йоо. Амар тэгвэл Арай л амар юм. Ер нь юм хитрхээрээ дими хаа. Юм ер нь хитрээ димээл гэж тэгээд ярьсаар л явах тий. Одоо ойлоо нөгөө нэг эхлээд удаагүй байгаа бол тэр ингээ хүүхэн сэтгүүд юм шинэ олж иж байгаа ш тий. Яваанд хоёлаа нэг дахиад ярих л хэрэгтэй юм хаа. Тэр донтолтоо тэр нэг юм шин тийм зочин хэрэгтэй болсон уу одоо? Харин тийм юм болов. Шин зочин оруулах хэрэгтэй юу? Тийм бах та. Өөр үзэл санаа, өөр үзэл бодол. Та нар хүсэж гин үү? Хэнийг хүсэж гин? Зочин хүсчихвэл нэрийн боломжтой юм байна тий. Одоо ингээд яг уу ойлоо гэхдээ нэрээ ертөнцийн бүх юмыг хамж ярьж болно. Дуусахгүй байх. Гэтэ бас яг ингээд нэг юм өөр үзэл бодол, өөр перспектив бас сонирхолтой байж магадгүй хаа. Тэгвэл нэрвэтх гэж. Нойрны донтолт. Үнэхээр ундмаар байна. Яаж ийм амар нойроо таамал. Хаш ин хийх ажил зөндөө шүү дээ. Харин тийм ээ. Кофе олж явах уу? Тхүү. Одоо дуусахгүй. За дуусгаж 44 минут хангалттай юм шүү. За бид хоёрын ч цаг 44 минут асуудалгүй ирдэг болжээ. Анх чинь 40 минут их га зовдөг өстэй. Одоо л яриад явах тусам ингээ хоёулахын эпизодынх нь ингээд цаг нь ингээ уртцаал гэдэг нас 40 минут болоод цаг болоод цаг хөрвөл 2 цаг. Тэсээ энэ 2 цагаас бол нэг илүү явахгүй. Тэрти 2 цагаас болчихсон. Тэрнээс илүү урт подкаст хийчихсэн. За тэгээд энэ хүртэл сонссон та бүхэндээ баярлалаа. Баярлалаа. Бид хоёрын ярьсан энэ сэдвүүдээс хоорондоос юу гэж бодож чинь те найз нөхдөдтэйгөө ч юм уу те ажлынхантайгаа ч юм уу бас нэг сэдв болгоод ярих юм бол айгу гоё яриа өрнөх байх гэж бодож чинь. Тэгээд аль нэг зөндөл юм ярьлаа те ер нь л. Тэгээд та бүхэн гоё амьд хайрлаа. Ер нь л дугаар болгон дээр л ярьж байгаа. Нийтэйгээ ярилцах, амьд харилцаа үүсгэх юм ондоо шал гоё. Бид хоёрт бүр амар тайвшил авчирдаг бодож байна. Надад бол ингээд амар үнээр медитейшн шиг байдаг. Яг ингээд зөвхөн ингээд ярих зорилттой ингээд сууж байна. Тий. Гэ батал өөр юу ч бодох шаардлагагүй. Тэгээд яг юм энерги байгаа штэ. Хүний энерги гэдэг юм чинь шал өөр. Тэгээл яг юм нэгэндээ ингээд шууд өгөөд шууд үйлцэж авалцж байгаа. Тэгээл яг юм хүнтэй харилцана гэдэг чинь яг гоё зүйл. Та нарт ч гэсэн энергиээсээ хуваалцаж байгаа гэж бодож ин битэрийн энерги очиж байна. Тэгээд хоорондоо гоё их ярилцаарай. Амьд харилцаа. Doom scrolling. Тимэт үнээрээ. За. За тэгээ дараагийн дугаар уулзлаа. Баярлалаа. Бай. Та нарын 7 хоногт бараг азтай юм шүү. 2 дугаар орох юм шүү дээ. Аха. За бай. Бай. Ацаа ихэ болцгоё. Ацаа эцгээе. Ацаа мэдцгээе. Энийг үү? Чухал шүү. За бай.